За сайн бацгаана уу эрхэм үзэгчтэй. Та бүхнийг өөрийгөө хайрлах уу подкастын шинэ дугаарт тавтай морилно гэж урьж байна. За энэ подкастаар дамжуулан бид өөрийгөө ойлгох, хөгжүүлэх, хайрлах, аялалдаа нэгэндээ урам зориг өгч амьдралын үн цэнтэй туршлагатай мэдлэгээ хуваалцдаг лээ. Өнөөдрийн маань зочин бол өөрийн хөдөлмөр тууштай байдлаараа мэргэжлийн замналаа бүтээж шинэ боломжуудыг зоригтойгоор эхлүүлж яваа нэгэн гайхалтай бүсгүй байгаа. Үннийг хэлэхэд би түүнийг анх бол зурагтаар харж ирсэн юм байлээ. Тэгээд манай сувдаа маань дүүтэйгээ хамтдаа America's Got Talent show-нд ингээд оролцож исэн, маш авьяастай, зоригтой, юм гайхалтай үзүүлбэр үзүүлдэг ийм мундаг эмэгтэй байгаа. Тэгээд одоо тэр зурагтаар харсан мөчөөс эхлээд л би ер нь бол ямар мундаг хүмүүс гэхээрээ тэ ингээд ийм гайхалтай ингээд түүхийг бүтээгээд явж идэм болоо гэд би тухайн үедээ бодож исэн байхгүй. Тэгээд тэгсэн чи өнөөдөр ингээд чамтайгаа ингээд тэ уулзаад өөрийнхөө подкастад ингээд урьж оруулсан байгаадаа маш их баяртай байгаа. Тэгээд өнөөдөр би чинийхээ амьдралын замнал, ажил мэргэжлийн туршлага, тэгээд мөн сорилт бэрхшээлээ хэрхэн даван туулж байсан мөн одоо саяхан одоо шинэхэн эхлүүлсэн санхүүгийн одоо зөвлөхийн карьер түүний талаар мөн онцлон ярилцмаар байгаа. Тэг яагаад тэгэхээр одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа монголчууд одоо санхүүгийн мэдлэг бол маш их хэрэгтэй байдаг. За ганцхан санхүүгийн мэдлэгээс гадна нөгөө энэ Америкийн систем гэж байгаа тэгэхээр энэ системд өөрсдийнхөө ирээдүг яаж бэлтгэхийн, тэгээд гэр бүлээ яаж эрсдлээс хамгаалах талаар одоо үнэтэй зөвлөгөө чамаас авахаар урьж оролцуулаад байна. Ингээд өнөөдрийн хүндтэй зочин бол Ганбаатарын Эрдэнэсойд. Сайн уу? Баярлалаа. Сайн уу байглаа. Тэгээд урьсандих баярлалаа. Тэгээд би чиний подкастыг чинь буюу YouTube-ийг чинь үзээд дагаад тэгээд айгүй гоё мэдээлэл авдаг. Бусдаас айгүй их урам авдаг. Тэгээд ийм гоё подкаст хийж байгаа чинь маш их баярлалаа. Тэгээд урьсанд маш их баярлалаа бас тийм ээ. Баярлалаа. Тэгээд би одоо чамаагаас сайн танилцуулж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгээд манай үзэгчдэд нэг өөрийгөө нэг сайхан танилцуулаач. За тэгээ намайг сувтаа гэдэг тэгээд яг Америктаа болвол манай Америкийнхан бүгдээрээ сувтаа гэдгээр айгүй дууддаг, мэддэг. Амархан дуудахад амархан болохоор яг бүтэн нэр маань тий Ганбаатар Эрдэнэсувд. Тэгээд айгүй олон жил дүүтэйгээ буян шиг гээд Ганбаатарын буян шиг гээд бас манай айгүй хөөрхөн дүү маань надтай олон жил нугарсан тий. Тэгээд Америкт бид хоёр хойлохноо манай дүү 14-тэй би 20-тай тэгээд ирээд тоглоод яг Америкт одоо яаж хөлөө олох уу, яаж одоо энэ одоо урлагаа улам хөгжүүлэх үү гэдэг тал дээр яг Америкт ирж 2 дахь жилээс айгүй эрттэй ажиллаж тоглож эхэлсэн. Тэгээд ямар ч байсан миний одоо урлагийн career буюу одоо миний урлагийн одоо тэр салбар дээр бол маш их одоо хөдөлмөр, маш их одоо чадвар одоо өөрийнхөө төвчээртэй байдал бол амар их шаардагдсан. Дайлангуяа тий хүний газар ирээд Монголоосаа гараад ондоо оронд очиод тоглоод тэр орныхоо бүх соёл, тэр одоо бүх нийгмийн ойлгож дасан зохицох нь ихэндээ нэлээд хэцүү байсан. Тэгээд ямар ч байсан амжилттай одоо хүртэл тий манай дүү нугараа явж байгаа. Би болохоор нугараа болцсон. Дэвтэртэй гарцсан. Тэгээд мэрэгчлээс болчоод явж байна. Тэгээд яг үзэж байгаа үзэгчтэй хэлэхэд бол нугартын тий циркийн урлаг бол үнэхээр сайхан. Үнэхээр одоо бидрийг биеэ даахт өөрийгөө олоход тий их тусалдаг урлаг байгаа тий. Вау. Харин тийм тэгээд
одоо ингээд ийм залуухан байж ш тэтгэвртэй гарцсан гэд ярихаар угаасаа бид нар монгол хүмүүс бол илүү ихсэн ойлгоно нөгөө уран нугаралт гэдэг бол бүр маш багаас эхэлдэг юм юу юм шиг байна те салбар урлагийн салбар. Тэгээд одоо 20 настайд Америкт ирээд ингээд дүүтэйгээ хамтдаа хойлохнаа ирээд энд амьдарч ингээд хөлөө олно гэдэг бол миний хувьд бол ингээд бодоход одоо нилээн төсөөлшгүй байгаа байхгүй юу? Ягаад гэхээр чин тэгээд хоёр чин зүгээр нэг энд ирчээгүй маш том дэлхийн алдартай юм тайзан дээр тоглож исэн. Тэгээд Cirque du Soleil бүр одоо гоцлол номер хийгээд ингээд тоглолдог тий. Тэгээд одоо America's Got Talent төртөл ингээд орсон байж шүү дээ тий. Тэгээд тэгэхээр миний бодож байгаа юм одоо та 20 настай Америкт ирсэн гэхээр хэдэн настайгаас эхлээд уран нугаралтыг хийж эхэлсэн, сурж эхэлсэн гэх юм уу? Ямар ч гэсэн уран нугалтыг бол айгүй багасаа сурдаг. Тэгээд би уран сайхны гимнастик яг 6 наснаас 10 хүртэл яг хийгээд мастер хамгаалж исэн. Тэгээд 10 таагаас яг циркийн урлаг руу шилжиж бүр дугууланд нь очоод мажик сүрэн багш дээр ороод тэгээд нугалтаа сурсан. Тэгээд 12 тагаас л тэгээд шууд тоглолтод гараад ирсэн. Тэгэхээр чин 2 жилийн дотор нугалтын одоо урлагийг олол суралцаад ингээд тоглох төвшөнд орсон. Тэгээд хамгийн ихний тоглолтууд маань одоо жишээ нь говийн барьгаа дээр явж исэн Монголдоо тий. Тэгээд Москов явж ялаа, Португал явж ялаа. Тэгээд дээрээс нь Швейцар буюу одоо Япон хүртэл тий циркийн багийнхантайгаа явж исэн. Тэгээд үнэхээр сонирхолтой байсан. Зөндөө юм сурсан. Анх Москов явж байхад бол айгүй их гэрээ санд исэн. Ингээ дээр үчиндээ сошиал медиа ч юм уу одоо утаснаас ингээ зураг харна гэдэг юм байдаггүй. Жинхэнэ яг нөгөө нэг цаасан зураг аваа явж исэн. Тэгэл би гэр бүлийнхаа нөгөө яг манай баг дүү яг төрсэн байсан болохоор баг дүүгээ станаар амар санаал зургийг хараад уйлал. Тэгээ айгүй тэгжсэн тэгэл Москвагийн тэр тоглолтоос хойш дараагийн орнуудаар аялаад явхад бол айгүй сэтгэлийн тэнхээтэй, төвчээртэй гэр орноо нэг санахаа байгаад явж эхэлсэн тий. Вау. Тэгээд та одоо 6 настайгаас эхлээд юу яасан гэж штэ энэ ер нь бол гимнастикаас эхлээд ингээд циркийн урлаг руу орсон байна. Ер нь хэн таныг ингээд хөтөлж аваачаад ийшээ оруулж эсвэл өөрөө шийдээд би ингээд орё гэдэг үү? Яг нөө өөрөө айгүй их нэг зогт үзэж яг тэр үед нав жоохон байхад яг манайхын гэрт амьддаг байсан 100 айл. Тэгээ байранд 11 дэх хороолт ингээд нүгэд очиход те би одоо дөнгөж нэг 10 настай байсан. Тэгээд ерөнхийдөө өнгөт зурагт гэдэг юм гарч ирсэн. Тэрний өмнө нөгөө хар зурагт те өнгөтгөө зурагтыг айгүй үзэж тэгээд ингээд айгүй их тийм зурагт үзэх амар одоо зурагтаар гарч байгаа айгүй гоё урлагийн хүмүүст амар дуртай. Тэгээд бүр ингээд бүжиглээл айгүй их бүжиглэх дуртай хөхтэйсэн. Тэгэл гэр тог тасардаг байсан бас тэгээд тог тасардаг үеэр айгүй их нөгөө нэг гэр бүлийнхаа хүмүүсийг айгүй entertainment буюу тоглолт хийж үзүүлдэг байсан. Одоо зааны юунд тэгээ манай өөрөө урлагийн хүн байсан болохоор төгөлдөр өөх даардаг байсан гэрт. Тэгээд манай аав л ер нь их чиглүүлсэндээ. За энэ хүүхдийг ер нь урлагийн салбар руу оруулах хэрэгтэй байна гэ. Тэгээд уран сайхны гимнастик руу эхлэж оруулаад төгөлдөр уурын бас хөгжим мужигт нэг хэсэг явсан. Гэхдээ нөгөө би жоохондоо төгөлдөр хор ингээ нөгөө чи төгөлдөр дээр суугаад ингээ төгөлдөр хор даарна штэ. Тэгэхээр ингээ айгу уйдахтай юм шиг тэр үед айгу их санагдаад би тэг төгөлдөр хор дургу болоод нөгөө нэг гимнастикт давхар явжсэн болохоор гимнастик айгу гоё. Тэгээ гимнастикт илүү их чиглэж яваа. Тэгээ сүүлдээ манай аав намайг 10 хөрөнгөд за энэ нугардаг гэдэг урлаг их манай охин зохих юм шиг байна гэдэг. Тэгээ циркийн одоо яг өдрийн тоглолтыг үзүүлэнгүүтээ тэнд нэг юм айгүй гоё тийм бурхны хэлбэртэй тийм уран нугарт үзүүлжсэн хүн байсан. Тэгээд яг тэр үедээ би яг хэнийг нь бол мэдэхгүй байгаа байхгүй юу. Би чинь айгүй жоохон яг 10 настай байсан үе. Тэгэл
манай аав надаас асууж байсан байхгүй юу? Чи энэ нугарж байгаа хүн шиг яг ажилхан нугарж сурмаар байна уу? Сонирхож байна уу гэд асууж байгаа байхгүй юу? Наа тгийгээд. Тэгээ шууд тэр тоглолтын дараа одоо тэр нэг backstage буюу тэр нөгөө арт нь байдаг одоо тийм дугуулангийн одоо тийм сургалтанд яг 30 минут дуусах гэж ингээд security-н те хилэнгүүд шууд ороод манай охин нугармаар байна гэд тэгэл танилцуулаад тэгэл манай багш намайг аваад яг нь намайг сар үзье айгүй уян байна бүр ингээд дэндүү нөгөө нэг уян байна гэж тэгжсэн тэр үед тэгээд ингээд миний дохоо мохоо ингээд амар одоо ийм хотхор тэгээ нөгөө хүчгүй ээж магадгүй гэд манай мажаагш бол жоохон айжсэн ихэндээ тэг яг уу сар үзүүл энэ охины чи хэрэг чадaltaй болох нь үгүй үзье гэд тэгээд яг багшийнхаа тавьсан сорилтыг даваа тэгээд үргэлжлээд нугарсан да. Тийм байна. Тэгээд миний бодлоор бол энэ уран нууралт бол маш их юм төсвөр төвчээр тэгээд тууштай байдлыг шаарддаг урлаг юм шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээд тань одоо чамтай ярилцахаас өмнөх дугаарт нөгөө отгойгчтэй ярилцсан. Отгойгчдээс маш олон жил нуурсан шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ярьжсэн байхгүй юу. Ингээд нэг одоо трюк энэ юугаа бэлтгэхийн тулд те нугарахын тулд одоо сар ингэж юу бэлтдэг өөрийнхөө биеийг бэлтдэг гэд ингээ ярьжсэн байхгүй. Тэгэхээр надад бүр вау тийм үү гэд би чи I have no idea шүү дээ. Тэгээд би бол уран нугардаг одоо энэ циркийн үзүүлбэр үзүүлдэг хүмүүсийг эсээр бахархдаг яалтчгүй бидний дунд ингээд манлайлагч хүмүүс юм шиг санагддаг байхгүй. Яагаад тэгэхээр маш их төвчээртэй. Тэгээд яг үнэн 100% үнэн тэгээд отгойгч бол манай одоо уран нугаралтын хатан хаан тий одоо уран нугаралт чинь тэр үед чинь айгүй цөөхөн хүмүүс идэг байсан. Одоо манай багш чинь уран нугаралтын 3 хүний нэг нь байлаа. Тэгээд тэр дундаас гарсан шавнар нь тий одоо дараагийн үе нь бол манай отгойгч буюу бусад тэр нөгөө нэг яг отгойгч үеийнхэн байгаа байхгүй. Тэгэхээр чин бид нар яг тэр ихснэрийнхээ одоо нөгөө нэг яг дээр үчин тийм юу видео харна маань гэсэн байхгүй бид нарт зураг л үзүүлдэг гэсэн. Тэгээд нугартынхаа дугууланд очихоор ингээд ханаар дүүрэн одоо яг бидний өмнөх үеийн нугардаг ихснэрийн зургнууд байдаг гэсэн. Тэр нь отгойгч байж байлаа. Тэгэл тэр зургнуудыг чинь ингээл хараад бид нар чинь амар inspire зургнаас штэ. Зөвхөн зургнаас л бид нар бүр амар урам зориг одоо яаж энэ хүн шиг болох вэ? Яаж энэ хүн шиг ийм гоё уян наалархаа ийм beautiful те ийм гоё болох уу гэдэг одоо зургнаас бид нар отгойгч би бол зургнаас мэддэг байлаас жоохон да. Тэгээс энэ эмгтээчүүдийн тэр чуулга болцсон дээр очиад бүр ингээд уулзаад бичсэн номын одоо аваад уншаад үнэхээр бахархсан манай одоо хүртэл те тийм одоо яг өөрийнхөө тэр настай одоо үедээ хүртэл нугарж байна гэдэг чинь те retire над чиг ингээд нөгөө нэг тэтгэвртэй гараагүй нугараа явж байгаа байхгүй айгуу гоё би тэр чинь бол бүр төрлөхийн тийм авиастай хүн байгаа байхгүй дээр үед айгүй их тийм төрөлхийн авиастай хүмүүсийг авдаг байсан тий нөгөө тэр нөгөө эхний 3 багш маань бүр анхны 3 нугараачд маань тэгээд бидний үед болохоор тэгээд яг бас л тэгдэг байсан тэгээд шалгаж бүр үнэхээр одоо энэ хүн авиастай байна уугүй юу гэ. Тэгээд миний ингээ хараад байснаас яг тэр нөгөө нэг бидний дээдлийн үеийн буюу одоо ихснэр маань анхны нугараачд маань илүү их төвчээр хатуужтай, илүү их удаан нугардаг. Би бол те одоо ингээд тэтгэвртэй гарцсан, нугархаа болцсон ингээ хэлэхээр тэр ихснэр маань үүе болохгүй шүү. Нугараарай, үргэлжлүүлээд нугараарай, тэтгэвртэй гарахгүй шүү гэдээ айгүй их зөвлөдөг. Гэхдээ яг тодорхой хэмжээний би өөрөө сонголтоо хийгээд эрүүл мэндэ бодоод бол сонголтоо хийгээ явж байгаа тийм. Гайхалтай. Тэгээд одоо таны амьдралын ингээд замналыг харахаар баг одоо залуу байна л да. Гэхдээ ингээд туулсан ингээд те ингээд үдсэн, очсон орон тэгээд ингээд юмнуудыг харахаар бол маш их олон зүйлийг үдцсэн байгаа байхгүй энэ залуу ээжж те. Тэгээд энэ амьдралынхаа замналд ер нь та өөрөөрөө одоо хамгийн их бахархдаг зүйл чинь юу вэ?
Баярлалаа. Өстой гоё асуулт асууж байна. Мгм. Миний бахархал гэх юм бол одоо өөрөө өөртөө амар одоо зориг тавьдаг хүүхэд байсан. Багаас анх би Мгм. тэгэл онгоцоор сууж үзсэн юмсан. Ингээл амар боддог гэсэн. Одоо тэр одоо зориг заяа. Мгм. Тэгэнгүүтээ бас нөгөө нэг галтыг нь сууж үзэх юмсан ингээл тий. Мгм. Тэгэл ингээд жижигхэн зориг би өөртөө тавьж айгүй их тэрийгэ бүтэнгүүтээ өөртөө амар их итгэл авдаг байснагаа одоо өөрөө айгүй их тэрийг хід үзсэн байгаа байхгүй. Мгм. Тэгээд онгоцонд суучаад анх яг тэр нөгөө нэг Америк руу явж байхдаа ингээд онгоцон суугаад ингээд явж ах чинь ингээд өдөр шөнө Мгм. хоёрыг яг нэг зэрэг харсан байхгүй онгоцоор. Тийм үү? Тэгээд би Мгм. бүр ингээд вау гэж амар одоо нөгөө нэг бүр ингээд сэтгэл догтлоод би яг мөрөөдлөө биелүүлчихлээ гэдэг тэр мөчийг би ерөөсөө мартдаггүй. Тэгээд ингээд манай дүү бид хоёр хамтран ингээд үргэлжлээд ингээд нугараад ингээд бид хоёр ингээд зориг ордоо байнга тавьдаг. Одоо энэ циркийн урлаг гэдгийг чинь бас яг ямар хамгийн том тайз нь хамгийн том тоглолтынх нь компани хим юу байдгийг нь ерөнхийдөө жоохондоо бол мэдэхгүй байдаг байсан. Тэгээ мэдээд ирэнгүүтээ Америкт ирэнгүүтээ American Got Talent гэж байт юм байна. Ийм Cirque du Soleil гэж компани байт юм байна. Бид хоёрын анх ирсэн компани болохоор одоо шоу нь болохоор Universal Circus гэдэг ингээд Black American одоо харуудын тий Америкт амьдардаг харууд хүмүүсийн одоо цирк Мгм. Америкт ганц л байдаг. Тэр Мгм. циркт нь одоо бид хоёр анх ирж тоглож байгаа байхгүй. Тэгээд айгүй зөвхөн бид хоёр Аз. Тэгээд Мгм. хамт нугарч исэн нугруулах охин нь болохоор South African охин 13-тай, манай дүү 14-тай, би 20-тай. Тэгээд бид гурав ингээд хамтдаа одоо Three Little Princess гэдэг ингээд гурван жижигхэн принцесс гэдэг тийм нэртэй тоглолтоо хийдэг гэсэн байхгүй. Тэгээд ингээд багаар ингээд нөгөө нэг зорилгоо их тавьж өөрийгөө нөгөө баясгадаг одоо хүн юм уу да. Тэгээд яг тэр нөгөө нэг за энэ нугарж байгаа энэ урлагтаа ер нь юу бүтээх үү гэдэг дээр амар их анхаарч одоо ямар одоо номер хийж, ямар төрөг хийж, ямар одоо тэрийг бүтээх үү, тэрний арт дарахтаа айгүй их тийм зүтгэдэг байсан. Тэгээд манай дүү миний хажууд яг ижилхэн тэгж өсөж 13 тагаас ингээл хичээсээ би одоо үлгэр жишээ болоод яваад байгаа шүү дээ. Тэгээд ингээд хамгийн бахархууштай бид хоёр за American Got Talent орчлоо. За Cirque du Soleil орчлоо гэл. Тэгэл хамгийн одоо хийж бүтээ гэсэн юм нь нууртаас гадна өшөө юу хийж чадах уу өөрсдөө яаж сорих уу гэдэг дээр амар их хоёр зүтгэдэг байсан айгуу санаа. Тэгээ агаарын номер гэдэг агаарын одоо энэ Канад буюу одоо энэ Америкчууд агаарын гимнастиканд амар мундаг. Энэ хүмүүсийг одоо битгий чадхаар юм байна гэдээ бүрстэ нараа үзье. Тэгээд нэг удаа одоо тэр Cirque Dreams гэдэг ингээд компанид бид хоёр ажиллаад эхэлж байгаа байхгүй юу. Одоо тийм Америкийн Cirque du Soleil-тэй компетитив компанид н ороод одоо хамт бүр ингээд өрсөлдөг компани байхгүй юу. Тэгээ Cirque du Soleil Канадын компани, Cirque Dream нь болохоор одоо Америкийн компани. Тэгээ хоорондоо өрсөлддөг компаниудын Америкт н орсон байгаа байхгүй Америкийн компани. Тэгээд тэр компанид ороод явж байхдаа 2 дахь жил дээр манай дүү бит хоёр яг тэр одоо бит хоёр шар даргадаг гэдэг байхгүй юу. Яг тэр урдны циркийн дарга нь хар дарга. Тэгээ хар дарга шар дарга гэдэг нэг ном байдаг шүү дээ. Rich Dad, Poor Dad гэж ном байдаг да тий. Тэрэн шиг би амар их тэр хар даргаас амар их юм сурсан. Шар даргаас айгүй их юм сурсан байхгүй. Тэгээд тэр шар даргадаа би ингээ хэлж байгаа байхгүй. Манай дүү бит хоёр ийм юм хиймээр байна. Нэг иймэрхүү агаарын номер хиймээр байна гэд бит хоёр ингээ презентацийн хийж байгаа байхгүй. Тэгсэн чинь тэр шар дарга маань юу гэсэн бэ гэхээр тэр шар даргын маань нэр Neo Go Board гэдэг байхгүй. Хар даргынхаа маань нэр нь Mr. Walker гэдэг. Ингээ хоёр аюу мундаг хүмүүс үдээ. Тэгээд манай Neo Go Board дарга маань гэж юм чинь. За сувда та хоёр ийм гоё юм хийх гээд байгаа бол би дэмжиж. Гэхдээ та хоёр иймэрхүү номер ихлэ хийчих. Иймэрхүү агаараа номер яагаад гэвэл та хоёрын яриад байгаа юмыг ингээд бидний нөгөө нэг тоглолтог одоо бүх энэ Америкт ингээд хот болгонд ингээд айгүй гоё театрууд байдаг. Тэр театр дотор наад агаарын номерыг чинь одоо ингээд терапи хийх буюу ингээд агаарт ингээд тэр театрт нь үлэхэд айгүй хэцүү. Тийм чинийг хийгээд
окей гэд. Тэгээ бид хоёр тэр одоо саналаар нь одоо агаарын номероо бид хоёр өөрсдөө зохиогоод ихсэн. Яг тэр үед YouTube гараад ирсэн. YouTube-ээс бас үздэг байлаа. Тэгээ хамтран ажиллаж байгаа Канад буюу Америкийн агаарын гимнастик дундаас аягүй их зөвлөгөө авч тэгжээж агаарынхаа номерыг гаргаад тэрүүгээрээ аягүй их бахархдаг. Яагаад гэвэл уран нугалтаас Монголын уран нугалтаас одоо агаарын номер хийдэг хүүхдүүд болвол ховор байдаг байсан тэр үед. Одоо л нэлээд дэлгэрэнгүй болсон. Тэгээд бүр тэр тусмаа яг агаарынхаа номероор одоо Cirque du Soleil буюу тэр одоо энэ циркийн хамгийн том одоо компани тайзан дээр яг гоцл нь яг агаарынхаа номероор орсондоо их бахархдаг. Тий. Вау. Нэг уусаа түүх хэлжлээ. Ингээд яг энэ одоо таны энэ түүхийг чинь сонсоод хин нэг хүн бас тэ өөрийнхөө нэг том мөрөөдөл хүслээ тэ энэ зорилгоо биелүүлэх гээд явж байгаа хүн ингээд тэ энэ том зорилгонд чи хүрэхийн тулд бас ийм мөчнөө юм хийж иж хүрдэг юм байна шүү гэдгийг бас ойлгоод тэгээд тэрнээсээ бас айхаа болоод ингээд урам зориг авж байгаа гэж би найдаж байна. Би л миний хувьд бол яг тэгэж урам зориг авлаа. Би бүр яруулаад ямараа цаашаа тэгэхээр тэгсэн чи яа тийм тэгээд хоёудаа ингээд сая ярьсан чинь та тэгж штэ тэ нөгөө за America's Got Talent-ийн талаар нэг жоохон ярьчих. Яалтчгүй миний хувьд бол одоо анх бас хоох Америк гэдэг орн чинь бол намайг жоохон байх үед бол үнэхээр хол сонсогддог байлаа штэ. Хэн болгоны ингээд очиод байдаггүй, визэнч тэгж амархан гараад байдаггүй те. Тийм газар байсан. Тэгэхээр тэгсэн чинь тэнд ингээд очиод бүр тентхийн бүр хамгийн алдартай шоутай Америк хүмүүсийн одоо нэг хамгийн ихээр үздэг хамгийн алдартай шоунд Монгол хоёр ихч дүүс бүр те ингээд тэр тайзан дээр гараад ингээд Монгол хоёр охин ингээд манай миний сайн санджаар энэ мэдээгээр хүртэл гарч ирсэн байхгүй юу. Монгол охтууд ингээд юу яаж ийна Америкийн ийм шоунд оролцож гин гэд гарч ирсэн. Тэгээд энэ талаараа нэг яагаад хоёр яаж яваад оролцчихөө тэгээд ямархуу сэтгэгдэлтэй байсан. За баярлаа. Бас жоохон урт ярьж магадгүй. Яг American Got Talent гэдэг яг энэ тоглолтод бол бит хоёр бүр яг тэр нөгөө ингээд бисгээр ингээд харахад ингээд хүмүүс очирлдэн штэ. Бит хоёр яг очирсан. Тэгээ очирлоод ингээд яг тэр нөгөө нэг жинхэнэ тэр нөгөө нэг 3 шүүгчийн өмнө очихын тулд тэрний өмнөх одоо тийм ондоо тийм продюсер буюу тийм найруулагч нарын тэр шоуны найруулагч продюсерүүдийн эхлээд тэдэрт одоо бид нар аудишн өгнө. Очирсныхаа дараа штэ. Тэгээд тэр нуруу мурууга халаах ямар цаг байхгүй заяа. Тэгэл за тоор 5 минутын дараа гарах гэж шүү гэд. Тэгэл тэрс гэс нурууга халаагаал. Тэгтээ нөгөө тоглолтын хувцас өмцөн будаг мудгаа хийцэн бүр ингээ бэлэн очирч байгаа юм чи. Тэгж жагаад арай ч үгэж амар олон цагийн дараа тэр байшинд нь ороод тэгээ байшин дотроо бас ингээд өрөөндөө ингээд бас очирлдог. Тэгээд 5 минут дотоо шиг ингээд газ бие халаачаал амжаал жоохон дутуу нуруугаа халаацсан байсан. Тэгэл бит хоёр номероо үзүүлсэн. Тэгэнгүүт бит хоёр шууд yes гэд тэр хоёр найруулагч нь за та хоёр одоо тайзан дээр гарах юу шатанд орсон шүү гэд. Тэгээд бит хоёр бас хүлээж байгаа байхгүй юу? За тэр нь дахиад л оройжонгоо хүлээж байгаа байхгүй өдөржингөө юм болж байгаа байхгүй. Тэгээд бүр бит хоёр яана энэ одоо оруулах нүгөө гэж бит хоёр нэлээд их сандарч хүлээгэлсэн бие халаалтай байгаалсан өдөржингөө. Тэгээдсэн чи за бит хоёр ерөөсөө оруулахгүй юм шиг байна гэж бит хоёр ингээд суужсан байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө камерын хүн ингээд хурж ирэл за та хоёроос зүгээр товчхон ярьцлага аваадахыг та хоёр одоо утахгүй тайзан дээр гарах гэж байна гэхгүй юм. Тийм үү гэ. Тэгээд ярьцлага авангуудаа за одоо та хоёр тайзан дээр гарна гэ. Тэгээ нөгөө бит хоёр чинь болохгүй юм байна гэдэг нөгөө бие халаахаа хөргөөгөө суужсан хоёр тайзан дээр гарах болсон чинь нөгөө нэг канин нөгөө нэг яг нөгөө бит хоёрыг тайзан дээр гарахаас өмнө ингээд товчхон ярьцлага бас авчиж байгаа байхгүй юу? За ямар сэтгэлтэй байна гэдэг. Үнэхээр сандарч байсан. Тэгээд сандарч байснаа хэлсэн. Тэгээд та гар гэж түлхээд тайз руу гарчихсан байхгүй. Тэгээд тайзан дээр гарсан чи яг зургатан дээр гардаг шиг нөгөө зэрэгтэлтэй бүх нөгөө жүжиг нөгөө шүүгчнэр нь бас
байж амжин тэгээ амар сүрдмээр тэгээ яг Мгм. нөгөө циркийн тайз шиг биш эн чинь одоо амар тод гэрэлтэй тайз нь амар халтаргаатай заяа. Тэгээд бид хоёр чинь зүгээр нөгөө нэг номероо үзүүлэх шаарж бид нар чинь уран нугаралт манай бүх нугаралтынхан буюу манай монголчууд бүгдээрээ мэдэн бид нар ингээ ширээ мөрөн дээр нугардаг штэ. Энэ үед чинь ширээ мэрэгээ авчрах ч ямар ч боломжгүй шууд тэгэл гараал тэр нөгөө нэг тайзан дээр нь яг тэр шалан дээр нь нугараал тэгэл а юу бүгдээрээ доосон ч амар хүмүүс хүлээж авсан. Тэгэл yes гэж нөө шүүгчнэр нь хэлээл. Тэгэл нэг каныг манай дөө амар сэргэлэн баггүй юу. Нэг каныг таснаар гаргаад тэр дараагийн үзүүлбэр урьдсан тэ өшөө юм үзүүлж болно. Гэхдээ нэг каныг гаргаад тэр гээд нэг каныг гаргаад тэгээд нэг каныг манай дүү тэр нөгөө нэг ингээд тийм хүнийг ингээд ороохтой айгу мундаг чадaltaй байхгүй надаас илүү. Тэгээд би болохоор нөгөө нэг кананд ассистент буюу туслаад гарын ингээ барьж агаад манай дүү ингээд шууд нөгөө могоо шиг нөгөө биеийг ингээ ороогоод тэгээд тэр хүний чинь ингээ оронгууд чинь яг нөгөө бүсцсэн юм шиг ингээ чагталж байгаа штэ биеэрээ тэр хүний биеийг ингээ чагталж байгаа байхгүй. Тэгээд яг бүс шиг тэгээ ингээ чан ингээ тэгээ нөгөө хүн чинь ингээ босоод ингээ зогссон чинь бүр тэр хүн бүр ингээ нэг кан бүр ингээ surprise ирсэн би гарын ирсэн нэг кан ингээ садлуулаад тэгээд эхлээ би хоёр гарын барьцаад нэг гарын ингээ тавиад тэгээ ингээ хайжих ингээ тавьсан чинь нэг кан бүр сандарсан дээ. Ингээ нөгөө тэр буйнагийн жингийг бас тэр хүн чинь авч байгаа штэ. Тэгсэн чинь яг тэр хин нэг шүүгч нь тэгж байгаа байхгүй яг энэ Mongolian belt buckle мөн үү гэдэг айгуу гоё тэгж нэржсэн. Тэгээд их сонирхолтой болсон. Тэгээд бит хоёр харамсалтай дараагийн шатанд нь орж чадаагүй. Яагаад гэвэл нөгөө сөрөг төсөлөө буюу нөгөө гэрээ контракт байсан болохоор нөгөө цаг нь таараагүй дараагийн шатнууд нь бид нар орж чадаагүй. Бит хоёр хүсэлт ирсэн. Та хоёр дараагийн шатанд орсон гэд. Тэгээд цаг нь таараагүй болохоор цааш нь үргэлжлүүлж дараагийн шатанд нь орж чадаагүй. Яагаад гэвэл тэр дараагийн шатанд ороход нь одоо 3 сар хүлээдэг. Тэгээ бид за эдэр дуутахгүй юм байна гэ. Яа 3 сар болоод 7 хоног болоогүй бид хоёр за хоёулаа гэрээгээ авъя гэд 3 сар ямар ч тоглолтгүй ямар ч цалингүй хүлээчихэж байгаа байхгүй юу. Американга талангийн хариу хүлээгээд. Тэгээд нөгөө продюсерүүд нь имэйлд нь хариу байна уу гэдсэн чи арай болоогүй байна гэж тэгсэн. Тэгэнгүүт нь за энэ ерөөсө дуутахгүй юм байна гэд яг гэрээгээ зуурсны маргааш нь имэйл ирдэг байж таараад тэгээ бид нар нөгөө гэрээгээ зурцсанд бол тэр гэрээнд явахаас өөр замгүй байсан. Тэгээд бид хоёр нөгөө юу Сауди Арабиа руу явж ирсэн. Тэр хэрвээ үргэлжлүүлээд явсан бол төрүүлэхсэн баха. Харин яг тэр үедээ бол магадгүй те. Тэгээд ямар ч байсан буцаад Американга талантад орох ямар ч нөгөө нэг цаг зав гараагүй. Тэгээд тоглолтуудад ингээд скежлэрээ явцсан болохоор тэгээд яагаад гэвэл Американга талантад нь орлоо гэж цалин өгдөггүй, тоглолтын мөнгө өгдөггүй. Энэ сайн дурын юм болохоор хэрвээ хожих юм бол яг тэр нөгөө нэг хожсных нь юухан мөнгөний авна шүү дээ тийм ээ. Тийм. Тэр болтлоо ямар ч нөгөө мөнгөгүй айгүй их нөгөө яг суух байсан болохоор бид хоёр тэгээд тоглолтнуудаа яг гэрээ контрактаа хийгээд яваад өгсөн тийм. Тийм түүх байна. American гадаална. Гэхдээ юу нөгөө яг Америк шүүгчдийн хувьд энэ нөгөө нэг юм нугардаг хүмүүс байдаг бол бүр эднэрт үнэхээр хол үйд юм шиг надад санагдаад байдаг. Бүр ингээ гайхаа бүр oh my god энэ юм яс шүрбэс болчих байна уу гэдэг ингээд надад Америкт байгаа хүмүүст бол энэ монгол хүмүүс бол бас аваа нуурдаг хүмүүсийг бас ингээд биднэрт бол илүү ойрхон байдаг те ингээд мундаг хүмүүс байдаг болохоор бидний дунд байдаг болохоор Америкт бол нуурдаг хүмүүс маш ховор баха. Би Америк нуурдаг хүмүүсийг сайн мэдгүй. Тийм болохоор ингээд юу тэдний хувийн сэтгэхүйд нь ингээд нөгөө нуурдаг хүн гэхээр бүр ингээд энэ ямар сайн юм бэ? Үйгүй юм уу? Тэгээ Америкт бол байдаг. Дээр үед яг отгоо агчийн үед бол байдаггүй байсан. Одоо бол айгүй дэлгэрэнгүй болсон. Тэд нар гэхдээ арай ондоо стайлтай. Бид нар чинь амар класси, монгол чинь нөгөө нэг Монголын tradition, Монголын үндэсний урлаг гэдгээрээ бид нар айгүй тийм
бурханлаг нөгөө нэг Буддагийн стайлтай номероо бид нар презент хийдэг байхгүй юу нууралтыг. Аха. More classy way. Тэд нар одоо гарч ирж байгаа Америкийн нууралт нь ийм нөгөө нэг freaky way буюу одоо нөгөө нэг ингээд мөр зөрөө хугалцсан үе мөчөө хугалж байгаа юм шиг харуулдаг болохоор нөгөө Америкчууд нууралтыг үу яа гэд амар хэцүү үздэг. Үу ямар аюулгүй юу яана ямар зарим нь тэгж хүлээж авдаг. Тэрүүгээрээ бид нар ялгагддаг. Тэгээд бас Монгол нууралт маань айгүй тийм эвлэг нөгөө техник нь ондоо болохоор илүү тийм урт удаан нугарж одоо айгүй олон тоглолтын ачааллыг дааж чаддаг тийм одоо юу чадартай илүү давуу чанартай Монголын нугалт тийм байгаа. Тийм. Монгол гэдэг бүр тийм тустай стайл гэдэг ахна шүү дээ. Тий. Тэрүүгээр их нэртэй яг циркийн урлаг дундаа. Тэгээ одоо чи ингээд сөрөгдөөс болоо юм уу ямар нэгэн одоо циркийн тоглолтыг үзэхэд дандаа ихэнх нь Монголын нугарлтууд явж идэг. Яагаад гэвэл тэр олон урт хугацааны гэрээ контрактыг олон тоглолтын 7 хоног дээдл нь 14 хоног 14 тоглолт хийн юм уу 8-аас 14 тоглолт 7 хоногт хийн гэдэг чи их байхгүй юу? Тэр тоглолтыг хийх чадвартай юу? Чиний нуруу чин бие чин одоо тэр ачааллыг даах уу гэдэг чинь их чухал гэдэг байхгүй юу? Аха. Би нөгөө сая та монгол хүмүүс их юм юу байдаг сорил бэрхшээлийг давах чадвартай байдаг гэдэг гэж шүү дээ. Ер нь хараад байхад аль ч салбарт монгол хүмүүс юм айгүй resilient юм нөгөө альваг юм даван туулах чадвар хаач ер нь монгол нэрээ ингээд цөөхүүлээж гисэндээ авч явах юм чадвартай мундаг байгаа юм шиг санагдаад идэг байхгүй юу. Гэхдээ тийм ч гисэндээ яалтчгүй нөгөө монгол хүмүүс цөөхүүлээ болохоор хаач утсан гэсэн ингээд анхдагчин ч юм уу эсвэл ерөөсө нэг ч монгол хүн танихгүй газар ингээд бүр анх удаа монгол хүнтэй уулзж ийн эсвэл зарим хүмүүс монгол гэж орон хаана эдгийг ингээд хүмүүс юу яадаг штэ их сонирхдаг тэгэхээр ингээд өөрөөчөө хувьд бол ингээд маш их олон дэлхийн маш олон газраар явсан байна. Ингээд хүүхэд баг байхаас эхлээд тэгэхээр энэ шинэ орчинд юм дасан зохицоход танд ер нь хэцүү зүйл байдаг байсан уу тэгээд энэ шинэ орчинд дасан зохицоод тэгээд ямар сорил бэрхшээлийг даван туулж ив тэгээд энэ талаараа яриач. За гоё асуулт байна. Тэгээд үнэхээр одоо энэ бол яг ингээд тусад нь аваад энийг ярих юм бол хоёулаа энэ бол их задаргаатай бид нар ярилцаж болно. Эхэндээ үнэхээр хэцүү байсан. Одоо Америкт ирчээд яаж такс гэдгийг ч мэддэггүй, такс төлнө гэдгийг мэддэггүй. 3 жил явсан. Тэгээд таксны баахан өрөнд орж ирсэн нэгдүгээрт одоо санхүү тал дээр одоо би нөгөө санхүүгийн одоо юунд орсон болохоор тэр мэрийг одоо айгүй их би мэддэг байсан бол такс жидэг байж тийм ээ. Одоо жишээ нь тэр тэгээ хилний бэрхшээл айгүй их байсан. Эхэндээ нөгөө яг Black American буюу одоо энэ Америкт амьдардаг харуудын хэллэг нь арай ондоо, англи хэл нь аялга нь арай ондоо. Тэгээд тэр мэрийг ингээд суралцааж ингээд яг юу яриад байгааг ингээд сонсоод тэрдэртэй харьцахад ихэндээ хэцүү байсан. Тэгтээ тэр өөрөөсөө тэр хүмүүс амар найрсаг, амар нөгөө одоо welcoming буюу одоо ингээд бүр ингээд өөрсдийн хүмүүс шигээ бидрийг ингээд авч ингээд одоо dressing room-д ч гэсэн одоо хувцас солиод ингээд тоглолтондоо бэлж явах үед хүмүүсүүд айгүй тийм одоо найрсаг яг ахын дүү шиг бидрийг ингэж авч явж исэн тулдаа бид нар англи хэлийг Америкийн Black American англи хэлийг манай дүүптэй гяс сурсан. Тэгээд манай дүү даалгоёа одоо Америкийн яг англи хэлний accent тийм. Манай одоо бүр баг дүү болвол одоо Boise Idaho буюу тийм одоо коллежид явсан байхгүй юу? Тинчээ дандаа Америкийн цагаанчууд байдаг. Тэр манай тэр баг дүү болохоор цагаан хүмүүсийн Америкийн одоо тэр нөгөө нэг accent-ийг сурцсан.
Тэ what's up dude тийм ээ. Энэ ч нөгөө Black American хүмүүс нь what's up man гэл тэ. Тэр ингээ ялгаа нь амар ондоо. Тэгэхээр чи манай баг дүүгийн Америк хэлнэ. Акцент нь шал ондоо. Манай дүү бит хоёроос жишээ нь тийм ээ. Тэгээд бэрхшээл болвол мэдээж гэр орно амар их сандаг байсан ихэндээ тэгээ баг дүү хажууд байсан болохоор яг би арай дээр байсан ганцаараа тоглоод урд нь явдаг байснаасаа илүү те багтаа би айгүй их бага явж байхдаа ингээ зураг хараад явж байдаг байлаа штэ харин манай дүү натаа хамт тоглоод явж байгаа болохоор айгүй тийм ойрхон арай гайгүй байсан тэрэндээ тэгтээ ээжтэйгаа аавтайгаа дүүтэйгаа эрэгтэй дүү Монголдо те имээтэйгаа ингэж холбоо барих айгүй хэцүү гэсэн ихэндээ. Яаж хаанаас уцтах? Skype буюу видео, Zoom call, Facebook мөггээр call хийн гэдэг юм байдгүйсэн. Тэр чинь одоо 2002 оны юм яриад шүү дээ. Тэгээд ингээд карт аавна. Тэгээд карт аваад 30 минут ярина. Тэгээл болоо. Тэгээд амар нөгөө нэг хоол тийм гэр бүлээсээ хол байгаа юм аюу хэцүү гэсэн. Тэгээд ингээд цалингаа авлаа. Цалингаараа яах вэ? Мөнгөө яаж Монгол руу шилжүүлэх үү? Тэр мөрөөр амар хэцүү байсан. Тэгээд нэг учраа олоод ирэхээр нэг банкн дээр очиод ингээд шилжүүлэх тэгээд бас нөгөө нэг өөртөө л тэгэл арайч юу гэж юм хийж байгаа юм чинь тэгээд туслах хүн байдаггүйсэн. You on your own гэдэг ч одоо тий. Чи өөрийгөө л авч явах тийм л бүх юмыг тэгээд хурдан сурсан. Тэгээд сурсныхаа дараа тэгээд өстой жинхэнэ ингэдэм байх тэгдэм байх хаанаас хоол олж идэхүү хоол олж идэхэд хүртэл хэцүү байсан. Яагаад гэвэл Burger King, McDonald's хоёр л айгүй их нөгөө бидний байрладаг байсан хотелуудтай ойрхон байдаг байсан. Тийм л хоол иддэг байсан. Эхний эдэн жил тэгээ сүүлдээ нэг хятад рестораны хоол моол гээл те. Яг бол тэр циркэс чи ирээд тоглолтоо тэгэл болоо хоол мол өгнө гэсэн юм байдаг байсан. Тэр компани жишээ нь. Сөрөгч солиод орсон тоглосон одоо жүжигчд бол цаанаас нь хоол моолтой. Одоо тоглолтын дундор хоол моол өгдөг тийм арай илүү одоо тийм нөхцөлтэй юм уу да? Арай тансаг нөхцөлтэй гэж хэлж болмоор тий. Ийм одоо гэрээнүүд буюу ингээд хувийн одоо циркийн одоо тоглолтонд явхад чи хоолоо өөрөө хийн олон тоглолтын дундурд өөрөө ямар nutrition ямар одоо хоол идэх бүх юм өөрөө хийх хэрэгтэй. Тэгээ тэр мэрийг олоход ямар дэлгүүрөөр явах яах маах ихэндээ мэдгүй айгүй их зүдэрдэг байсан. Тэгээ сүйдэлтэй уучраа болоод жилийн дараа дайггүй болсон шүү. Тэр нь хийжсэн. Дасан зогцоход бол Америкийн хүмүүс яг тэр тоглолтын одоо жүжигчд маань айгүй их бидэрт тусалж яг ахын дүүс шиг ингээд найзлаад тэгээ англи хэлийг сурахад айгүй амархан болж ирсэн тий. Би нөгөө сая чиний ярианаас нэг юу үгийг айгуусан ойлголоо. Тэрний болохоор гэхээр нөгөө нэг чи бол одоо нөгөө юу шүү өөрөө ганцаараа шүү тий өөрөө бүгдийг ингээд зохицуулах хэрэгтэй гэдэг те ийм юм байна шүү дээ те. Тэгээд одоо энэ өөрийгөө хайрлах уу гэдэг энэ YouTube подкастыг хийгээд ингээ явж хахад ч гэсэндээ би бас нэг зүйлийг маш сайн ойлгоод байгаа байхгүй хүмүүсийг хараад байхад хүн бие даах хин нэгэн хүнд найдахаа болох өөрийгөө ингээд те өөрийгөө аз жаргалтай байлгах те хин нэгэн хүнээс хамааралгүйгээр өөрөө одоо дуртай зүйлээ хийх ч гэдэг юм уу те энэ зүйлд энэ тухайн одоо хүн өөрийгөө ингээд даагаад явна гэдэг чинь бас нэг маш том чадвар байх гэдэг юм л та. Бусдаас зүгээр тийм. Тэгээд бие дааж ингэж явсан хүн эцэст нь ингээд амаргүй ч гэсэндээ хождог юм гэдэг ийм санааг би өөрөө чи сая ярианаас айгуусан ойлголоо. Чи яг ойлгосон байна. Ёстой аргагүй эрхэнд яг тиймэрхүү замаар явсан. Тэгээд би баярлж авдаг. Үнэхээр чадвартай болсон. Тэгэл урагшаал зүтэх. Тэ ямар нэгэн одоо шалгалт өглөө тэ одоо бид нар чинь нөгөө нэг одоо тэр компанид
гэрээ контракт дуусчих ш. Дараагийн гэрээ контракт орох компанид бид нар чинь audition буюу шалгалт өгдөг байхгүй. Тэгэхээр чин тэр урлагийн одоо салбар чинь энэ хүн гоё харагдаж байна уу, сайхан байна уу, бие хаа одоо үзэмж одоо хэрэг чадвартай байна. Тэрнээс нь шалтгаалаад биднийг аваад тоглолтондоо оруулдаг. Тэр продюсер, найруулагчийн яг хийх гээд байгаа өөрийнх нь тэр одоо зураглал одоо creation буюу тэрэнд нь зогтож гин үү? Зовхгүй бол тэгэл хасагдана. Тэгэл хасагдана гэдэг юмыг болвол үнэхээр хүлээн зөвшөөрсөн. Ерөөсө personally буюу өөрөө яг хувийн болгож би өстө намайг өстө тоосонгүй моосонгүй гэдэг сэтгэлдлэг бол тэгэл шууд толгооноос харчиж авч байгаа юм чинь. Гомдох сэтгэлийг болвол байхгүй болгосон. Тэгэл за энэ хүн таарсангүй, энэ хүн таалагдсангүй. Окей. Дараагийн тоглолт. За энэ хүн шалгуулад үзье гэд. Тэгэж айгүй их явсан. Бичлэг мишлэгээ дээр үжин DVD байсан. DVD-га айгүй их нөгөө циркийн тоглолтын найруулагч руу айгүй их явуулдаг байсан. Тэгэл тэд нар сонирхсон устд нь сонирхоог нь уцтахгүй, ярихгүй холбогдохгүй. Тийм болохоор бие даах тэгээд хэрвээ чи тэр найруулагч гологдох юм бол за дараагийнх гэдэг явах ёстой гэдгийг бүр ингээд бидний ДНХ-нд орчихсон. Хүн намайг юу гэж хэлнэ үү? Тэр хүн юу гэж торонхаад энэ дэндүү торонхоо юм ч юм уу? Тэг team comment-ууд айгүй их авдаг гэсэн. Манай бит хоёр яагаад гэвэл бит хоёр амар торонхоо байсан жоохондоо. Тэгээд идж байгаа юмнууд айгүй ховор байсан бас. Тэгээд ядуу айлаас өссөн болохоор чинь тий бас тийм ч ядуу биш. Тэгтэл тийм яг витамин буюу яг тэр хэрэгтэй тэр өсөлтийн үеэр нь хэрэгтэй nutrition идэж ууж өснө үү үгүй. Тэгээд их торонхой байдаг гэсэн. Тэгээд айгүй энэ нэлээд торонхой байна гэдэг тийм юу айгүй их авдаг гэсэн. Бит хоёрыг. Тэгээд одоо ингээд би таны ярианаас сонсож байхад ингээд audition янз бүрийн юм ингээд нэг гэрээ дуусаа дараагийн гэрээ рүү ороход ингээд ингээд бичлэг видеого явуулдаг гэсэн гэж. Тэгэхээр тухайн үед бол хоёрт одоо ямар нэг менежер ч юм уу байгаагүй л бах та тий эйжент ч юм уу тий. Тий яг Америкт ирэхэд бол менежер байсан. Тэгээд тэр менежер маань өөрөө дараагийн гэрээгийн маань олж өгөөгүй. Өөрөө хувийн амьдрал нь одоо тий Германаас одоо Америк руу нүүх тэр юм нь болж таарад бидэрт ямар ч гэрээ дараа нь олж өгөөгүй. Та нар өөрсдөө учраа олоорой. Гэд Америкт хүмүүс ингээ үлдчихтэй болтын гэ. Тэгээд бид хоёр бүр гайхсан. Яана гэл тэгэл ээж руугаа оцсон чи ээж найз руугаа оцтаал ангийнх нь хүүхэд нь нэг бид хоёрын визийг сургуулийн виз болгох гол сандраал заяа. Тэгэхээр чин P1 визтэй байсан. Одоо урлагийн тийм виз өгдөг байхгүй. Тэгээд яг уу харин одоо яг юу манай нэг хамгийн айгүй мундаг тийм бүжигчин нэг хар хүүхэн бидэртэй тоглодог байсан. Шоу girl гэхгүй юу? Одоо тэгээд тэр хүүхэн маань хүсчи би энэ Монгол хүүхнийг мэднэ. Энд ингээд одоо багшилдаг чи эдэртэй холбогдоод үзээрэй гэ. Тэгээ ингэсэн чи явж манай одоо нөө айгүй мундаг тий Монгол улсын гавьяа жүжигчин ягаан цэцэг багш маань одоо энэ Сан Луис одоо циркийнхаа урлагийг одоо Монголынхаа нэрийг гаргаад ингээ багшлаад явж байгаа хүн байгаа. Тэр хүн маань байдгийн утасны цаана. Тэгээд би ч сувтаа байна. Тэгээд ингээд Америкт ирсэн ийм визтэй ингээд ингэсэн байна гэсэн чи тийм үү. За миний дүү энэ юу яар энэ лойер руу яар миний таньдаг. Тэгээд энэ лойер чиний виз чинь янзлах чинь туснаа гэх. Тэгээд бит хоёрын визийг янзлаа. Тэгээд харин Аз болж нөгөө audition өгсөн компани Sog Dream маань бас давхар холбогдоод тэгээд бит хоёрын виз ч бүтээд компанид ч орох болоо. Тэгээд тэр шинэ компани бит хоёрын визийг дахиад өөрийнхөө компани дээр шинжилж өгөөд тэгээд бит хоёр үргэлжлүүлээд амжилттай явсан да. Тэгээгүйсэн бол тэгээд яанцдаг багштай үнэхээр баярлдаг шүү тийм ээ. Бид хоёрыг Америкт бүрстэн яана гэж сандрав жахад манай Клаудиа гээд бүжигчин маань энэ Монгол хүнтэй холбогдгээд тэгээд тэгсэн чи ягаана багштайгаа холбогдож байж лээ. Тэгээ одоо хүртэл холбоотойгаа айгүй мундаг. Тэгээд одоо хүртэл манай ягаана багш чинь шпац суудаг. Шпац сууж шүү дээ тий. Өөрийнхөө тэр насан дээр одоо хүртэл шпац сууж байна гэж амар мундаг байгаа хгүй. Тэгээ багшлаад одоо хүртэл явж байгаа тийм ээ. Яна би спагетти сууж чадахгүй шүү дээ. Яг тий.
Чат. Тэ өвчээртэй ингээд train хийвэл болох л ахaltaа гэхдээ ингээ хэлэхээр бүр өөрөөсөө санаацсан мөргээд тахгүй. За яг тэгсэн чинь би одоо юу асуух гэж нэхэр ингээд ийм тий одоо урлагийн хүн ийм artistic mindтэй ийм хүн яаж яваад энэ тий санхүүгийн салбар руу орвоо энэ талаараа хоёлаа ярий. За тэгээ ямар ч байсан бид нар чинь бодлоо яг ингээ гэрээ контрактаа хийчих юм бол тоглолтын ингээ байнгын тоглолтондоо яваад байвал мөнгө сайн орж ирнэ тий. Тэгээ тэр мөнгөө яаж хадгалах уу? Бидэрт ямар ч тэтгэврийн сан одоо ямар ч benefit буюу одоо тэр улсын нийгмийн даатгал маатгал гэсэн юмд ингээ сайн хамрагдуулж бидрийг өгдөггүй. Бид нар өөрсдөө хуваараа л таксаа бодож ингэж хийхгүй л болвол тэгээд нөгөө жинхэнэ нөгөө social security буюу тэр одоо тэр нийгмийн даатгал руу хамрагдахгүй шүү дээ. Тэгээд ямар ч байсан ковид болдог. Ковид болсон чинь бүр станараа ковидын тэр нөгөө үнгүй мөнгнүүд өгөөд байлаа та. Нөгөө stimulus check гэл ингээл сар болгон хүмүүс мөнгө аваалаа. Тэгсэн чинь бид хоёр байдгүй. Би apply хийн. Тэр ерөөсөө энэ нэг хоттоо энэ нэг мужтаа та нар 3 сар ажиллаг бол та нар ерөөсөө ямар ч юм бенефитэнд хамрагдаж чадахгүйгээд за тийм юмд нь хамрагддагвэ. Тэгээ бүр гайхаал. Тэгэл нөгөө чинь мэдээж нөгөө хадгалсан savings те мөнгөө л идчихэж байгаа шүү дээ. Нөгөө ковид үеэр чинь тоглохгүй бүх юм хамгийн түрүүнд одоо урлагийн салбар л хаагдлаа шүү дээ. Яг 3 сарын 15-нд гээ заяа. Тэгээд Эстонер Вегас хэдэн сар гацлаа. Флоридад хэдэн сар гацлаа. Тэгээ сүүлдээ Канадад ирээд тэгээ харин Канадын нөгөө нэг яг тэр үедээ Сүрх Төсологийн тэр шин одоо тоглолтод бид яг нөгөө агаарын номероор орж исэн үе байсан болохоор 7 сар бид нар нөгөө шин creation буюу шин одоо тийм тоглолтын одоо бэлтгэл сургалт одоо энэ хүмүүс байсан гэдэг утгаараа 7 сар байсан болохоор Канадаас нэг жоохон тэтгэмж авсан. За тэр тэгээд айгүй жоохон байсан тэгэл дууссан. Тэгэл savings account-а үрээл за savings account зэро боллоо. Мөнгөгүй боллоо. Ковид чинь ингээл амар урт болоод хэлсэн шүү дээ. Тэгээд би яг тэр үед станараа за энэ мөнгийг чинь жоохон хөөе судлаа юу болоод байна. Яагаад бид нар юм юмд хамрагддаггүй урлагийнхан амар тийм жинхэнэ үнэхээр гомдож байгаа юм чинь те. Ямар хэцүү юм бэ гэд. Тэгээд яг нөгөө бас манай бусад урлагийнхан те интернетээр ингээл нугартаа ингээд зааж маагаад ингээд айгүй амжилттай явсан байгаа байхгүй юу. Бид тэр яг тэр үед нугарс нэг заадаггүй байсан болохоро тийм уран нугартыг нөгөө интернетээр заах тийм бизнес маань тэрүүгээр мөнгө олох ямар ч боломжгүй нөгөө тэр нэх айхтар хурцгүй байлаа. За тэгээд ямар ч лээсэн санхүү судлаад эхэлсэн чинь за крипто судлаа. Тэр үед чинь баахан крипто stock судлаа. Stock investment хийж үзлээ. За тэгсэн чинь крипто чинь ингээл амар тэр хоёр stock крипто ч амар юм volatile буюу ингээл дээш доош амар хэлбэлцдэг. Тэгээд айгүй хэцүү байдгийг анзаараа. Тэгээ сүулдэ яг тэр нөгөө нэг манай graphic design-ийн нэг найз маань хүүш найз нэг юм нэг санхүүгийн Zoom-ээр үнэгүй сургалтанд явж хамт явах гэхлээр тэгээ why not гэдэг. Тэгээ Zoom гэдгийг анх орж үзэж сураад тэгээд нөгөө сургалтанд нь яваа. Тэгсэн чинь яг тэр сургалтын дээр нь тэр нөгөө нэг одоо Америкийн нэртэй Rockefeller family гэж байдаг байхгүй юу? Тэр family яаж одоо хөрөнгөө 7 үе одоо ингээд алдахгүйгээр шилжүүлсэн тухай ном байхгүй юу? Тэр номыг би санаандгүй нөгөө нэг тоглолтоор явж байхдаа ковидоос 2 жилийн өмнө уншсан. Автобусанд ингээд түүрээр явж байхдаа тэгээд тэр номон дээр яг гарсан юмыг би амар сонирхоод за энэ хүмүүстэй холбогдох хэрэгтэй байна гэд номных нь буцсан номер болохоор би залгажсэн аахгүй яг 2 жилийн өмнө. Тэгээд залгаад иржсэн нэг залуу авснаа. Ном уншсанд баярлаа. Тэгээ та хэдэн төгрөгийн инвестмент хийх юм бэ? Хөрөнгө оруулалт хийж одоо мөнгөө эхлэмээр байна гэхээр нь надад нэг $10,000 байна гэдэггүй. Тэгсэн аахгүй яг тэр үедээ байсан мөнгөө л хэлсэн. Тэгсэн чи за тэгвэл та нэг өөртөө нэг $200-аас $250,000 болчоод ярээрэ гэдэг шүү дээ. Тэгээд тэр өнгөрчөөс аахгүй юу?
Тэгээд энэ санхүүгийн сургалт зүүмээр яваад байгаа сургалт яг тэр номон дээр гарсан юм яриад байна. Тэнгүүд нь би за энэ ямар учиртай вэ? За би өстө бүр сайн нэг судлаагээ. Тэгээ сүүлдээ би өөрөө клиент болоо. За тэгээд ээжигээ буюу манай ээж Америкт ирсэн байсан үе тэгээ манай дүү бид гурлаа би аккаунтуудыг онгоолгоод өгсөн. Би өөрийнхөө аккаунтыг онгоолгоод яатсан. За тэгээ ингээ явж исэн чинь нэрнгээсээ мөнгө чинь өсөөд шүү. Би тэгээ тэр үедээ мөнгөс юм амар жоохон хийжсэн. Сарын нэг 100 150 гээл явжсэн. За тэгжсэн чинь ковид гайгүй болоод буцаад би тоглолтондоо ороод тэгээд ингээ буцаад тоглолт эхлээд ингээ мөнгөө игээл тэгээ ингээ явжсэн чинь бүр айгүй сайн мөнгө өсөж шүү. За тэгээд ирэнгүү за энэ ч өстө сонирхолтой байна. Ийм аккаунтуудыг манай найзууд урлагийнхаа авах хэрэгтэй байна гэд би найзуудаа хэлээл. Тэгээл ингээл тэр хүмүүс энэ манай найзууд аккаунтыг онгоолгодог гэл ингээл яваадсэн чинь тэр нөгөө аккаунт манай найзууд аккаунтыг онгоолгоод байсан хүн маань одоо тэр яг брокер хүн байхгүй юу? Тэр хүн маань тэхгүй юу? Сувта чи энийг ингээд чи өөрөө хийж болно штэ хүсвэл гэтгэхгүй юу? Чи ингээд лиценз аваад ингээ манай сургалтыг чи дуусгацсан юм чинь яад юм болно штэ гэхлэн өө тийм үгээ. За тэгэнгүүтээ шууд би лиценз авдаг шалгалт буюу тэр нөгөө сургалтын ингээс аваад яасан чинь хэцүү амар хэцүү. Тэгээ би бүр сүүлдээ шалгалтаа өглөө унлаа. 2 дахь өглөө унлаа, 3 дахь өглөө унлаа, 4 дахь өглөө унлаа. За тэгээд за энэ ч үстэй болохгүй бүтэхгүй юм байна. Ямар хэцүү шалгалт өгөө. Тэгээд бүр айгүй сайн стади хийж байгаа 5 дахь шалгалтаа өгөөд тэгээд давсан. Тэгээд би чи нэг юмны ард орох гээд ингээд зүтгээд идэг хүн. Одоо яг нөгөө урлагийн нөгөө юу шигээл нэг энэ төрөкийг л сурах гал тэрийгээ бүр ингээд тууштай хийгээд ивэл болдог байхгүй юу? Тэг яг тэр нөгөө нэг сэтгэлгээгээрээ би та яа дин дахиад 5 дахь өгчийгээд тэгээ бүр станаар сайн стади хийж агаад яг алдаад байгаа юмнууд дээр сэдвүүд дээр сайн одоо уншиж агаад ороод шалгалтаа давчваа. Тэгээд би ингээ бүр шалгалтаа аваад нөгөө шалгалтаа давчаад лиценз авчаад бүүн баярмаа тэр үедээ манай нөхөр те одоо манай гэрийнхэн бүгдээрээ ингээ бид нар баярлаад партилаад тэгээд ямар ч байсан лиценз авсныхаа дараа одоо яаж одоо энэ хүмүүст одоо энэ мэдээллийг өгөх үү гэдэг одоо тийм асуулт гарч байгаа байхгүй. Тэнгүүд нь би ерөөсөө ингээд юу яах хэрэгтэй байна. Одоо ингээд контент хийж хүмүүсийн санхүүгийн тухай хэлэх хэрэгтэй байна. Тэгээ би өөрийнхөө инстаграмаараа ингээд Америкийнхаа англи хэлээр жүжигчтэй одоо энэ санхүүгийн талаар хүү ингэ хэрэгтэй юм шүү, тэгдэм байх шүү гэдэг ингээд мэдээлэл агай их өгсөн. Тэгээ тэрний шугамар айгүй их клиенттай буюу одоо бүх урлагийнхаа одоо өөрийнхөө мэддэг урлагийнхаа жүжигчдэд их тусалсан. Аккаунтуудыг онгойлгож өгөөд одоо хүртэл те манай 5 жилийн одоо клиентууд маань өстө үнэхээр баяртай байдаг. Тэгээд баярлдаг. Тэгээ одоо хүртэл энийгээ бүр мэргэжлийн болгоод явж байгаа. Тэгээ 2025 оны 1 сараас би бүр яг энийг бүр бүтэн хийгээд тэгээд би тэтгэвртэй урлагийнхаа салбараас гараад тэгээд энэ санхүүгийн салбартаа бүр ингээ бүтэн ороод явж байгаа. Вау. Ер нь бол эхлээд өөрийнхөө асуудлыг шийдсэн юм байна шүү дээ. Өөрийнхөө асуудлыг, санхүүгийн асуудлыг шийдээд тэгээд ээж дүү гэл ингээл гэрийнхнийхээ асуудлыг шийдээ явж исэн. Тэгээд үнэхээр танаа урлагийн салбарт ялцчгүй би ч гэсэн өөрөө мэднэ л дээр нь урлагийн салбарт те Монголд яг нийгмийн даатгал одоо фриланс хийж байгаа одоо тэг чөлөөтэй уран бүтээлчд бол үнэхээр нийгмийн даатгалд эднэр бол асуудалтай шүү дээ. Тэтгэр ирээдүйд хөгшөрлөө гэхэд өнөө маргааштай яг болж явж магадгүй гэхдээ хөгшөрлөө гэхэд бол асуудалтай байхгүй юу те ингээд одоо тэтгэвэр авах юу илээ. За эсвэл бол одоо ингээд гинтийн ковид шиг юм болоход те ингээд нэг хадгалсан хэдэн төгрөг зарим хүмүүс нь бүр хадгалаачгүй явж байгаа шүү дээ. Тэгээд надад миний хувьд бол өөрийн амьдралд туулсан зүйл энэ санхүүгийн боловсрол ямар чухал гэдгийг би одоо саяхнаас
яг мэдж байгаа байхгүй юу гэхээр өөрөө өвдсөний дараагаар өвдөхөөс өмнө яг үнэнгээ хэлэхэд яг одоо олсон орлогоороо ингээд өөрийгөө ингээд болгоод явдаг ганц бие амьдардаг байхдаа бол яг тэгэл болгоод явдаг гэсэн. Тэр үедээ ингээд би ч одоо Америкт ирээд 10 жил амьдарч байгаа байхгүй Америкт 10 жил амьдарсан байхад ямар ч одоо ирээдүйд анхандаа бол энд одоо сургууль сурна гэдэл те сургууль сураад Монгол буцчихна гэсэн тийм төлөвлөгөөтэй амьдарч илаа л та. Тэгээд хилээ сураал тэгээд мастера хийгээд ингээ явж байхдаа бол ингээд олсон мөнгөөрөө сургалтын төлбөр байрны мөнгө за тэгээд илүү мөнгө гаруул Монгол руу явуулна ийм амьдралаар амьдарч байсан. Яг ийм амьдралаар амьдарч байгаа монголчууд зөндөө байгаа. Гэвч нэг мэдхэд ингээд цаг хугацаа маш амархан хурдан өнгөрдгийг анзаарсан байхгүй. Анзаараад байхад надтай хамт ирсэн монголчуудын те одоо хідэн гэдгийг Монгол руугаа буцсан сургуулаа төгсөөд гэхдээ дийлэнх нь бас энэ Америкт илүү боломжийг байгааг хараад те бас дээрэс нь энд ирээд одоо ганц бие нь бол нөхөртэй болдог ч юм уу те ингээд амьдралаа ингээд амьдрал үргэлжлээд явангууд нэг мэдхэд 2 жил амьдрна гэж ирсэн хүн 3 жил 5 жил болчихсон байдаг. Тэгээд 5 жилийн дараа за ер нь олвол Америкт л амьдрах юм байна да гэд ингээ үргэлжлүүлээд явж ил наа чи ингээ 10 жил болсон байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ хугацаанд одоо ирээдүйдээ санаа зовоод ирээдүйдээ ингээд те тэтгэвэр төлжсэн үгүй үгүй байгаа байхгүй юу. Тэтгэврийн сан үүсгэсэн үүсгээгүй. За тэгээд одоо social тэтгэврийн сан гэхээр social security гэсэн үг шүү дээ тий. За энэ хоорондоо бол яг татвараа төлөөд яваад байгаа бид нар тий. Энийг татварыг төлөхийг л ихсэн ойлгосон юм шиг монголчууд ихэвчлэн татварыг бол ямар нэгэн байдлаар оюутнууд ч гэсэн сүүлийн үед бол илүү сайн ойлгодог болоод ингээд төлөөд тах шиг байгаа. Гэтэл нөгөө энэ ирээдүйн одоо тэтгэмжийн сан байд юм уу. Заавал энэ Америкт насан туршдаа үлдэнэ гэж төлөвлөөгүй хүн байгаа ч гэсэндээ ямар нэгэн байдлаар бид нэр хадгаламжтэй ирээдүгээ баталгаажуулах хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхэд би өвдөд ингээд суухад одоо эрүүл мэндийн даатгалтай ачаар одоо 160 мянган долларын одоо хаалгааны төлбөр гаргахад ингээд даатгал маань төлчихөж байгаа. Гэтэл маш олон хүмүүс даатгалгүй байгаа. Эрүүл мэндийн даатгал байхгүй тийм үү? Тэгэнгүүт би нөгөө одоо чамтай танилцсны дараагаар энэ юуны амь насны даатгалын тал дээр ингээд сонсож байгаа байхгүй. Тэгээ би бодохдоо амь насны даатгал гэхээр намайг өгсөн хойно одоо манай монголчууд бол тэрэнд айгу дургу байдаг шүү дээ. Энэ би муу яртай ингэж ярьдаг тийм намайг өгсөн хойно энэ одоо миний хойд одоо үр хөвгт ч тийм үү те үлдчихэж байгаа хүмүүс авах мөнгө юм байна гэсэн юм ойлголттой байдаг шүү дээ те. Тийм ч учраас их дургу хүлээж аваад тэрэнд инвест хийхдээ дургу байдаг. Гэтэл миний ойлгосон юм юу гэсэн чинь үгүй юм бэлээ шүү дээ. Энэ одоо амь насны даатгалаа аваад явж явах хугацаанд чи ямар нэгэн байдлаар одоо гинтийн байдлаар ч үгүй юм одоо над чиг ч үгүй юм те өвдлөө гэж бодоход чи тэр хадгалаад юу амь насны даатгалаа төлөө явж ирсэн мөнгнөөсөө авах боломжтой аваад одоо нөгөө одоо өнөөдрийнхаа тэр эрүүл мэндийн биеийг даатгал нь юмда төлөх боломжтой гэдэг би сонсоод миний бодоод байсан нөгөө амь насны даатгал гэдэг чинь шал өөр юм байсан байж тээ гэдэг би ойлголттой болж байгаа байхгүй юу. Хамгийн наазах нь за тэгэл нөгөө нэг хадгаламж гэгэнгүүт монголчууд маань энд байгаа монголчууд маань Монгол руугаа л мөнгө явуулаад те Монгол руу хадгаламжтай болохтой яг ойлгож байна. Явандаа бол 10 жилээс дээш болоод ирэхээр эндээ илүү инвест хийх гэж оролдох. 10 жилээс татагшаа хүмүүс бол за Монголд очино гэсэн төлөвлөгөөтэй байдаг ч юм уу болохоор ингээл Монгол байр орносоо заваа явдаг штеп. Энэ талаар сувдаа нэг зөвлөд өгөөч. Чист зөв ойлгосон байна. Тэгээд үнэхээр чамаар бахархаж байгаа шүү. Тэгээд ингээд бустай яг чин сэтгэлээсээ чи ингээд өөрийнхөө одоо сурсан мэдснээ ингээ хуваалцж гин гэдэг чинь айгүй том чадвар байхгүй юу. Тэгээ хязгааргүй ийм гоё өөрийгөө те хайр гэсэн үнэхээр ийм гоё хязгааргүй хайраа чи ингээд бидэртэй хуваалцаа чи маш их баярлж байгаа шүү заяа. Тэгээд санхүүгийн тал дээр одоо юу зөвлөхөө гэхээр айгүй амархан одоо бүр хамгийн энгийнээр л хэлэхэд заяа одоо ингээд бид нар чинь нөгөө нэг social tax төлж гин. За нэгдүгээр tax төлөө гэдгээ бид нар айгүй сайн мэдчихээн. Tax төлөхгүй бол яах нь шоронж явах тийм магадaltaй торгуул нь өндөр тийм ээ. Тэгэхээр
бид нар тэрийг ойлгож айгүй сайн төлөөд байна. За такс төлөхлөөр тэр такснаас тодорхой хэмжээний одоо нийгмийн даатгал social security руу ингээ орж идэг. За Мгм. тэгээд тэр social security руу ингээ орж идэг. За манайхан ингээл Америкт үнэхээр л ногоон карта авч чадаагүй амар олон жил ингээ 20 30 жил такса төлөөд нийгмийн даатгал руу ингээ мөнгөө хийгээд хөшөрхөөрөө 60 хүрэхээрээ ингээ нөгөө нэг social security-ээсээ те буюу нийгмийн даатгалаасаа Америкийн нийгмийн даатгалаасаа юугаа авнаа тэтгэврийн сангаа авнаа гэж ойлгосон болвол энэ бол худлаа информашн шүү. Яагаад гэвэл чи ногоон карт хөл бол ерөөсөө тэрэнд авах ямар ч ирэхгүй. Social Security-ийн юу гэж хэлэх вэ гэхлээр шууд та ногоон карттай л бол та энэ тэтгэврийн санд хүрж болно гин. Аа. Тэгэхээр team кейснүүд гарч ирсэн манай Монгол одоо community-д яагаад гэвэл тэр хүн маань айгүй олон жил такс төлөөд өстой нийгмийн даатгал маалаа сайн төлөх хэрэгтэй гэж Монгол шигэ бодсон чинь байхгүй. За одоо 60 хүрлээд такс төлсөн айгүй олон жил би Америк төлсөн. Би нийгмийн даатгалынхаа тэтгэврийн мөнгийг авъя гэсэн чинь авч чадахгүй. Мгм. Тэгэхээр тэр хамгийн түрүүн тэрийгэ бодох хэрэгтэй. Та үнэхээр ногоон карттай юу Америкийн иргэн болж чадж гин үү Америкт? Хэрвээ чадахгүй байгаа бол яах нь одоо хувийн тэм тэтгэврийн сан гэж байдаг юм аа. Тэрийгэ бий болгоод ингээд аваад явж байгаараа тэрэн лугаа харин найдвартай сайн мөнгөө сайн хадгалаж хүүгийн хүүгээр сайн өсгөх юм бол тэр мөнгөө жинхэнэ одоо такс төлөхгүйгээр гаргаж авах боломжууд байна. Одоо жишээ нь одоо манай энэ санхүүгийн салбар чинь төрлийн тийм одоо санхүүгийн одоо vehicle гэдэг байхгүй санхүүгийн одоо ийм төрлүүд байна машинууд чи одоо тэрийг ингээд задаргаатай өөрөө ингээд чи хідэн ч машинд одоо хөрөнгө оруулж болно. Одоо санхүүгийн машин л гэж ойлгохгүй юу? Тэгэхээр чин яах нь одоо жишээ нь би олвол өөртөө 3 төрлийн санхүүгийн одоо тийм машинтай байна шүү дээ. Тэтгэвртэй гарах тийм ээ. Тэгэхээр чин social security байна уу? Би одоо Америк иргэн болохоор social security авчна. За тэгвэл тэр social security бидрийг тэтгэврт гарахад айгүй бага мөнгө өгнө. Тэгээ тэр мөнгө чинь яах нь нөгөө мөнгөний ханш одоо бидрийг хөшрөхөд ямар болох вэ? Айгүй өндөр болно. Тэр улсаас авж байгаа мөнгө бол юунд ч хүрэхгүй бидний. Тийм болохоор хувийн дансаа одоо тэтгэврийн сангаа бий болгох хэрэгтэй. Тэгээ тэрийг ногоон картаж байна уу? Та одоо зүгээр tax identification ч байна уу? Social security авцсан тэгээд ингээд асааламд бүртгүүлсэн тэгээд ингээд approve хийхгүй яваад байгаа Монголда буцаад амьдрын гэсэн ч хүмүүс байна. Тэр хүмүүс ийм хувийн дансыг бол үнэхээр бий болгоод сайхан ишэнэ хэдий багч гэсэн хийгээл ах хэрэгтэй. Тэрийг үүсгээд тийм ээ. Тэгээд ажлаас нь тэтгэврийн сан гэж бас өгөөд байдаг. Тэр нь болохоор одоо тэр нийгмийн даатгал social security-гаас ондоо штэ 401-ийн К гэж байгаа. Одоо тэр одоо цагдаа одоо тэр нөгөө нэг эмчж байна уу одоо багшж байна уу ингээд 401-ийн К ингээд ондоогоор нэрлэлсэн байдаг. Тэгээд тэр тэтгэврийн сан нь албан газраас ч нүгж байгаа тэтгэврийн сан чинь бас үнэхээр танд ашигтай юу ашигтай. Тэгтээ ашиггүй нэг юм нь 60 хүрэхээрээ яах нь улсын такс төлнө. Үүнийг тэтгэврийн дансаа мөнгө гаргаж авах та. Тэгэхээр яг ингээ харахаар тэр нөгөө нэг хувийн данс маань үнэхээр ашигтай болоод байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр чинь оруулсан өсгсөн мөнгөө яг эцэстээ гаргаад аваад тэтгэвртээ хэрэглэе гэхээр такс төлдгүү тийм боломж байгаад байна. Энэ дээр сайн анхаараарай гэдгийг би хэлмээр байна. Тэгээд 401-ийн К-тай хүмүүс байх юм бол тэрийн найдвартай те одоо өөрийн гэсэн хувийн тэтгэврийн сан болгож бас өөрийнх нь хувийн пеншн гэдэг байхгүй Америкт болгож өгч болно. Тэр одоо өөрийнх нь мөнгө нь хизээч Америкийн одоо тэр нөгөө нэг зах зээлийг дагаж ингээ уналтанд ордоггүй юмд хэрч хийж байгаа байхгүй. Тэгэхээр айгүй амархан ойлголтыг би та нарт хэлж өгч байгаа шүү. Бүр ингээд айгүй задаргаатай амь насны даатгал гэдэг юм болохоор яах нь одоо энэ санхүү дотроо байх ёстой юмны нэг
байдаг болохоор Америкт нөө даатгалын систем айгүй их сайн хөгжсөн болохоор энэ одоо Америкийн одоо $100 хөрөнгөтэй ч нөө $100 саяас дээш долларын одоо тийм үйл хөдлөх хөрөнгөж байна уу, бизнестэй ч байна уу, тэрийг хэрвээ надтай гинт юм тохиолдох юм бол тэ тэр даатгалын мөнгнөөсөө тэр мөнгө аваад бизнесээ ран хийн, альсгүйл юугаа одоо моргежо төлнө, хаусныхаа моргежийг төлнө гэсэн утгаар амь насны даатгалыг авдаг байхгүй. Ар гэрдээ өгөхөөс гадна. Тэгэхээр тэр нөгөө нэг баталгаа өөрийнхөө хөрөнгийг баталгаа та болгохын тулд тэр амь насны даатгалыг аягүй их хэрэгэлдэг байгаа. Тэгээ шинэ үеийн шинэ одоо хэлбэрнийх нь амь насных нь даатгал нь амьдтай хэрэгжилж болдог юм гараад ирсэн байгаа. 10 жилийн өмнө тийм байдаг байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрний юу гэхээр critically chronically terminally гэхээр хэрвээ тэр хүн ямар нэгэн хорт автар юм уу, хэрвээ тэр хүн гинтийн одоо аваар осолд ороод 90 хоногоос дээш одоо хүний асаргаанд орох юм уу те гинтийн бүр өстөнөөрэ одоо энэ хүн гівгэн дэмжид үзүүлсэн чинь энэ хүн те терминалны ил гэдэг нь яах нь бүр ингээд энэ хүн 6-аас 12 нас л амьдрахаар байна гэсэн ийм нөхцлүүдийн үед энэ хүн нөгөө нэг сая долларын амь насны даатгал байна уу, хэдэн төгрөгийн хагас сайч байна уу, $250,000 ч байна уу, тэр амь насныхаа даатгалынхаа мөнгийг бүрэн авч амьдтай хэрэглэж ашиглаад одоо эмчилгээнийхаа мөнгө ч байна уу, бүх зардлаа даагаад амьд гарч болно. Одоо тэр нөгөө нэг эмчийн одоо манай одоо клиентуудын кейс нэг team кейс гэдэг байхгүй юу? Тэр хүн энэ хүн өстө 12 нас л амьдрна гэд эмчийн бичиг ороод ирсэн. Тэр хүн бүр ингээд сандарсан айцсан. Эмчилгээ хэрэгтэй мэрхтэйгээ. Даатгалтай байсан болохоор хагас сая даатгалаасаа мөнгө аваад эмчилгээ илгээд одоо хүртэл тэр хүн амьдарч байгаа. Тэгэхээр мөнгөтэй болвол орчин үед амьдардаг болсон. Тийм учраас яах нь вэ? Манайхаа амь насны даатгалаас бити бүү айгаарай. Тийм сони юм биш шүү, муу ёртой юм биш шүү. Америкт амьдарч байгаа бол та ямар ч төрлийн визтэй амь насны даатгаланд хамрагдаж болно. Тэгвэл амьдтай хэрэгжилж болдгонд нь хамрагдаарай. Яагаад гэвэл тэр шин төрөл нь living benefit буюу амь насны даатгал LB тэ ирдэг болцоохгүй living benefit. Тэрийг аваарай. Хуучин төрлүүд нь одоо хүртэл байдаг зөвхөн death benefit буюу энэ хүн өнгөрөхөөр л ар гэрдэн тэр мөнгө нь одоо амь насныхаа даатгалын мөнгө нь очно гэсэн тийм хувилбар яваад байгаа. Одоо хүртэл байгаа. Тэрийг айгүй манайхан би амь насны даатгал авцсан гэдэг ингээд аваад яваад байдаг. Гэхдээ шин төрлийг анзаарахгүй яваад байгаа болохоор шин төрлийг авч болно шүү. Гэхдээ амь насны даатгалаас гадна би болвол бүх санхүүгийн бүх төрлийн сервисийг хийгээд явж байгаа. Тэгээд манай сонсож байгаа зэрэгдэл маань те цаанаа үзэгчд маань үнэхээр энийг ойлгосон байх гэж би бодож байна. Тэгээд асуух юм байвал тэгээд надтай холбогдож асууж болно. Тийм би бас өөрөө сувдагийнхаа үйлчлүүлэгч болсон байгаа. Тэгээд яагаад гэхээр миний энийг юм санаа зовоод байдаг зүйл юу гэхээр би жоохон ирээдүйд нэг юм санаа зовоод байсан. Ирээдүйдээ юунд гэхээр ингээд хүүхдийнхаа би ч одоо хүүхдээ Монгол байлгаж байгаа нэг сайхан хэдхэн жилийн өмнө хүүхдээ авсан байхгүй. Тэг хүүхдийнхаа ирээдүйд айгүйх санаа зовдөг. Тэгээ ер нь бол ээж аавууд бүгд л ингээд хүүхдийнхаа ирээдүйд ямар нэгэн байдлаар те ингээд анхаарал хандуулдаг байх л та. Тэгээ миний хувьд бол би ингээд яана одоо хүүхд маань ингээд Америкт ирсэн гэтэл надад одоо ингээд хадгалсан мөнгө төгрөг байхгүй хүүхд одоо Америкийн сургуулиуд маш үнэтэй. Тэгээд би бас нэг юм мэдсэн болохоор ингээд энэ Америкт ч айгүй айхтар хүүхдээ төрөнгүүд л ингээд нөгөө хүүхдийн сан тэ хадгаламж гэхээс илүү нөгөө нэг ирээдүйн тэр боловсролт нь аль хэдийн хөрөнгө оруулалт хийсэн. Одоо их сургуульд орох үед нь татвараас чөлөөлөгдсөн байдлаар гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар ингээд юм юу үсгцэн байгаа даахгүй юу. Хамгийн сайн ойлгодог нь бол хадгаламж гэх юм уу те. Тийм сан үсгцэн тэгээд хүүхдүүд нь сайхан сургуулаа төгсөөд ингээд бүх юм нь бэлэн те ийм байж идэг юм байна. Гэтэл манай Монгол бидний хувьд чинь нөгөөсөө Америкт ирээд яг тэгж олон жил болоочгүй. За зарим нь бол одоо л дөнгөж одоо амьдралаа эхлээд явж байгаа хүмүүс байгаа л хэл та. Тэгээд энэ дээр би айгүйх санаа зовоод байсан. Тэгээд энэ санаа зовнилыг яаж арилгах вэ гэсэн чи ямар нэг үйлдэл хийж одоо өөртөө нэг юм юу өгөх стил юм байна л та. За одоо чи
одоо би ер нь бол өөрөө их ирээдүй санаа зовдөг төрлийн хүн байхгүй. Гэхдээ би Аа. илүү санаа зовдөг юм ер нь бол урд нь их юмд их санаа зовдөг юм хүн байсан. Тэгээд энэ санаа зовнолууд янз янзын юм санаа зовж байгаа зовнилуудыг яаж арилгадсан бэ гэдгсэн чинь ерөөсөө л үйлдэл хийх гинэ. Тэгээ би охиныхоо энэ санаа юунд ирээдүйд санаа зовж байгаа юмда ямар ч үйлдэл хийж чадахгүйсэн байхгүй. Яав юу хийх юм? Мөнгө хадгалъя одоо тий ингээд яа гэхээр надад тийм их мөнгө байхгүй байгаад байдаг. Би ч одоо өөрөө ингээд юугаа нэг дөнгөж одоо тий ингээ хөл дээрээ буцаад эргэж тогтож байгаа хүн байгаа даа штэ. Тэгсэн чинь ингээ чамтай ингээ уулзсан чи ингээ байхлаа ийм юм байд юм аа. $1 million baby гэдэг ийм хүүхдийн хадгаламж байдаг. За тэгээ энэ болохоор яа дээ гэдгсэн чинь би одоо зөв үзэгчдэд хэлье би яасан тухайгаа хэлээ л та. Надад их мөнгөөрч их мөнгөч надад байгаагүй. Гэхдээ зүгээр энэ санаа зовж байгаа зовнилоо яаж шийдэхээр шийдсэн бэ гэхээр энэ сувтаагаасаа ийм юм байдгийг сонсонгуудаа шууд би хүй би юу яа охиндоо даасны хэлгийгээ те сувтаа ингээд яасан гэхээр надад $500 би ингээд байршуулъя. Тэгсэн чинь сувтаа байглаа 500 ч байсан байхгүй байсан болно 200 300-аар ч эхэлж болно гэж намайг тэгсэн чинь би тийм үү за би 500-аар эхэлжээ $500 өгөөд тэгээд сар болгон ингээд охиндоо би ингээд $100 200 ингээд сар болгон хуримтлал үүсгэхээр шийдсэн байна. Тэгээд энэ хуримтлал яах вэ гэхээр ирээдүйд миний охины боловсролд одоо зарцуулагдана. За тэгээд боловсрол зарцуулагдахгүй бол яах вэ гэж бодоодсэн чинь гэв гинтхэн хүүхэд маань шийдэд ээжээ би их сургууль сурахгүй байна гэдэг үл яана гэд бодож исэн чинь сувдаад гисэн хэрвээ тэгвэл хүүхэд чи өөрөө мөнгөө ингээд авах боломжтой гэд. Америк чи янз янзын иймэрхүү юмнууд байд юм лээ хадгаламжийн зарим нь болохоор зөвхөн одоо сургуульд нь ингээд одоо тэр мөнгийг одоо цуглуулсан хуримтлуулсан мөнгөө сургуульд зарцуулж болдог хуримтлал жишээтэй те. Тэгээд гисэн чи тийм юм байдаг гэ. Тэгээд энэ миний одоо сонгосон энэ $1 million baby болохоор бас нөгөө амь насны даатгал ингээд хамтдаа ингээд явдаг ийм гайхалтай юмыг би одоо өөрөө ингээд хэрэгжүүлээд хийгээд явж байгаа. За тэгээд ингээд ирсэн чинь миний нөгөө нэг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовоод байдаг энэ асуудал маань юу яасан? Багасаад ер нь байхгүй болсон. За би ямар ч хийх юм хийгээл явж байгаа чадхаараа. Тэгээд энэ дээр охин маань өөрөө нэмээд те ингээд сквал тэтгэлэг аваад байд юм уу те ингээд учраа олно эз. Энэ бол миний одоогийн байдлаар хийж чадах зүйл ингээд болоо гэдэг юм ингээд хийж байгаа байхгүй юу. Тэгээд миний хувьд бол одоо нөгөө энэ financial сувтаа чи financial advisor гэж явах уу? Би одоо financial professional гэж явж байгаа. Тийм financial advisor гэхээр арай ондоо тэд нар ч одоо хүмүүсийн мөнгийг яг ингээд одоо удирдах өсгөх тийм эрхтэй лицензтэй хүмүүс. Гэхдээ тэр хүмүүс клиентийнхаа мөнгнөөс одоо цалинжижээдэг. 1-6% аваад ч юм уу тий клиентийн мөнгийг өсгөөд тийм ээ. Financial professional гэхээр төр төрлийн одоо financial service-уудыг хийдэг. Тэтгэврийн сангийн одоо ингээ гуйлж өгч болж जैन 401-ийн тий дээрээс 8 насны даатгалын хамгийн сайн одоо зөндөө олон компаниудтай гэрэг контракттай байдаг байхгүй юу? Тэгэхээр манай одоо жишээ нь урлагийнханд ямар компани зохистой байна. Манай одоо яг мөнгө өсгөх гээд байгаа хүмүүсүүд нь ямар зохистой байна. Эрүүл мэндээр анхаарж байгаа ямар зохистой байна. Тэр болгоноос нь шалтгаалаад яах нь тэр амь насны даатгалыг бас хийгээд өгчөж байна. Дээрээс нь одоо тэтгэврийн санч байна уу? Одоо төрөл төрлийн тийм санхүүгийн юмнуудыг би financial professional гэдэг лицензээрээ хийж өгч чадна. Тэгээд бид нар маркетинг компаниасаа цалинжчихдаг. Одоо чи энэ манай компанид ийм клиент одоо авчиж өгсөнд баярлалаа гэсэн утгаараа бид тэр компаниасаа цалингаа авчдаг. Тэрнээс клиентийн мөнгнөөс авдаггүй. Тэрүүгээр айгүй ялгаатай болохоор бид нар клиентийн төлөө бүх юм хийж өгчээдэг. Financial advisor гэхэлэр тэр хүн доор хаяж одоо $500,000 юм уу $1,000,000 хөрөнгөтэй байж тэрийг эргэлдүүлэх сонирхолтойгоо болохоор тэр financial advisor-ыг аваад мөнгө эргэлдүүлээд явж байгаа. Тэгээд тэр хүн яг тэр хүнийхээ л мөнгнөөс одоо хувийг аваа сууждаг байхгүй. Тэгэхээр айгүй том ялгаатай financial advisor буюу financial professional гэдэг нь тий.
Харин тий би энэ нөгөө нэг сувдаадаа ямар ч мөнгө төлбөр төлөөгүй байхгүй юу. Тэгсэн Мгм. чинь сувдаа надаа ингээд маш их юу ясан ингээд өөрийнхөө цагийг гаргаад тэгээд ингээд зөвлөөд ийм байд юм аа, ингэд юм аа. Тэгээд сонголт нь бол миний гартаа байгаа байхгүй юу. Тэрнээсээ сувдаа ийшээ хий. Зөвхөн энэ л тийм байхгүй. Тэгээд тэгээд сувдаа маань болохоор одоо хаана ажиллаж байна? Ямар хүмүүс чамтай холбогдох боломж байна? За. Ямар ч байсан одоо ингээд Америкт тий 50 мужид одоо би ажиллах бүрэн эрхтэй. Яагаад гэвэл би яг одоо Флоридад амьдардаг болохоор Флорида мужийнхаа лиценз буюу одоо хичээл сургуулаа хийгээд ингээд мэрэгжлийн болоод явж байгаа. Тэгэнгүүт тэр лицензээ мужийнхаа лицензийг авцсан байх юм бол одоо Ондо стейтийн мужийн лицензийг авахад би фигийн төлөөд тэгээд клиентуудаа сервис хийх бүрэн боломжтой. Тэгээд одоо энэ компаниуд чинь төрлийн компаниуд чинь одоо бүх одоо хотуудад ингээ үйлчилгээ сервисээ хийдэг 50 state. Puerto Rico, Hawaii хүртэл штэ тийм ээ. Тэгээд одоо бас нөгөө юм нь болохоор одоо Канадад байгаа монголчууд маань бас надтай холбогдож болно. Яагаад гэвэл би бас Канадад амьдарч эхэлж байгаа. Тэгээд Канадагаа амьдарч байгаа монголчуудаа би бүр ингээд айгуу сайн одоо жишээ нь Halifax гээд газар монгол ихчтэй би туссан. Үнэхээр тэр ихчид амь насны даатгал хэрэгтэй байсан. Бас дээрээс нь өөрийнх нь нөхрийнх нь тэтгэврийн сан буюу тэр болгоныг ингээд зохицуулах шаардлага гарсан. Тэгээд би одоо хамтран ажилладаг Halifax байдаг мэрэгжилтэнтэйгээ холбогдоод Канадын улсын одоо аюул мэргэжлийн одоо олон жилийн одоо түүхтэй ажиллаж байгаа хүнтэй би шууд холбогдоод тэгээд бид хоёр сууж агаад бүх юм хийж өгсөн байгаа. Тэгээд ингээд би Канад буюу Америкт ингээд хоёр оронд бүрэн одоо ажилладаг тийм эрхтэй. Тэгээд та бүхнийгаа надтай холбогдож болно шүү. Тэгээд Америкт бол их боломжтой. Канадаас илүү. Одоо тэр нөгөө нэг санхүүгийн product сервисүүд нь илүү чанартай, илүү benefitтэй Канадаас илүү. Тийм болохоор та нар аль болох тэрийг одоо ашиглаарай. Тэгээд чи бас түрүүн дурдлаа штэ тэр нөгөө $1,000,000 baby account буюу тэр хүүхдийн санг онгойлгохдоо одоо Америкт байхад Канадад байдаггүй. Тийм боломж. Тэгээд энэ хүүхдийн сан Америкт байгаа чиний оруулаад байгаа мөнгө чинь хүүгээр айгүй сайн өсдөг. Тэгээд тэр хүүгийгээр өссөн мөнгө нь дараагийн жилдээ яах нь вэ? Тэр хүүгийн өссөн мөнгнөөсөө өсөө явцдаг. Тэгээд таны оруулсан буюу өссөн мөнгө чинь байнга жил болгон ингээд лок хийгээ явж идэг. Чойшлогдоод. Ерөөсөө зах зээлийн маркет нь дуунж ингээд доошилдгоо. Тэрүүгээр айгүй даваа талтай Канадад харамсалтай тийм юм байдаггүй. Вау, ойлголоо. Тэгээд чамтай холбогдож байгаа хүмүүс болохоор одоо ямар нэг одоо статус байх ёстой юу? Одоо immigration status гэх юм уу да? За ямар ч байсан бүгдээрээ одоо ингээд визтэй, student визтэй, одоо урлагийн визтэй, тэгээд ногоон картанд apply хийсэн, асylumд apply хийсэн бүх хүмүүс одоо баалангуй амь насны даатгалд бол хамрагдах боломжтой. Зарим тэтгэврийн санд бол төрлийн нөө санхүүгийн продаксаас болоод зарим нь хязгаартай байгаа. Тэгээд бүгдэнд нь би зөвлөгөө өгөөд бүгдэнд нь би ямар боломж байна тэр болгоноос нь би хязгааргүй одоо ингээд тосолж өгч болно. Мэдээллийг өгч болно. Надтай цаг аваад тийм ээ. Тэгээд бас энийг дайшимд хэлэхэд бас нөгөө одоо бид нар тэгж ярьдаг штэ unconditional love гэдэг штэ. Одоо манай байглаа чи ингээд unconditional буюу ингээд хязгааргүй одоо хайрыг чи түгээгээд байгаа байхгүй юу? Би тэрийг амар мэдэрч байгаа. Тэрэн шиг би бас хязгааргүй хайрыг та бүхэндээ түгээж одоо энэ санхүүгийн мэдээллийг бол өгнө. Тэгээд дээрэс нь одоо бид нар бүгдээрээ л Монгол элэгтэй бүгдээрээ л Монгол бид нар биенийгаа л дэмжихгүй бол хэн дэмжих юм бэ? Тэгэхээр биенийгаа дэмжээрэй гэдгийг бас хэлмээр байна, тийм ээ? Харин тийм би бас их тэрэн дээр санал нэг байдаг байхгүй юу? Би бас нэг юм
Жохон жижигхэн юм атаархал төрж исэн зүйл нь юу гэхээр би олон Вьетнам, Солонгос, юм Филиппин хүмүүстэй ажиллаж үзсэн. Мгм. Тэгэнгүүт тэнд нэг юм ялгаа байдаг. Тэр хүмүүс ингээд хичнээн одоо жишээл солонгосууд гэхэд тэ хичнээн Америкт 10 20 жил амьдарсан те ингээд бүр Америкчсан солонгосууд байгаа мөртлөө нөгөө солонгосын Hyundai-гийнхаа машиныг унжих жишээ нь те. Тэгэл Мм. солонгос дэлгүүрт очиж хүнсээ авдаг. Тэгэл ингээд нэг яалтчгүй ингээд зарцуулж байгаа мөнгө нь солонгос руу л ингээд зарцуулагдаад байгаа байхгүй яг ялгаагүй Мм. Вьетнамч тэр хятадуудч тэр Филиппин хүмүүсч тэр нэг нэгэ дэмжин гэдэг юм маш их байдаг юм лээ. Тэрнээс ш энэ надаас илүү гарчих болов гэдэг юм биш. Мм. Эсвэргээрээ яаж те өөрийнхөө сурсан мэдсэнийг бусдтай ингээд яагаад ингээд хамтдаа сайхан хөгжөөд ингээд хамтдаа ингээд дэвшээд сайхан явах уу гэдэг юмн дээр одоо маш ихээр ингээд миний хувьд анзаарчихсан зүйл тийм байсан байхгүй. Хятадууд Мм. жишээлбэл маш их тэгж нэг нэгэ дэмждэг тийм хүмүүс байгаа байхгүй. Тэгээ Тэгээд тэрнээ би баахан хятад China Town-ууд хот болгонд байдэн штэ. Айгүй нэ айхтар нэ өдөрт тэ тий. Тэр тэ чинь юу байгаад байна гэхлээр бид нар энэ ямар айхтар хүмүүс вэ гэдэг байгаа штэ. Гэхдээ эдгээр чинь хоорондын хайр, хоорондын дэмжлэг гэд яваад байгаа байхгүй. Тэгэхээр бид тэ нар тэрнээс жишээ авч бид нар бие бинийгаа хайрлаж, бие бинийгаа үнэхээр дэмжих хэрэгтэй шүү гэдэг би одоо хөгшрөөд байгаа юм уу? Яагаад аа мэдгүй мэдрээд байгаа. тийм. Тэгээд би бас одоо тэрийг маш ихээр ингээд өгүүлээд одоо миний жишээл амьдарч байгаа хотод гэхэд Монгол гэр бүл Монгол айл одоохондоо байхгүй байгаа байхгүй юу. Мм. Тэгэнгүүт ингээд яалтчгүй Монгол хүн бол Монгол identity гэдгээрээ үргэлж Монголдо хэлэхдээ ингээд монголоо санаж идэг хичнээн дэлхийн нөгөө өнцөгт байгаа ч гэсэндээ тэгээд яг тэр үүднээсээ жишээлбэл Америкийн системийг бид нэр ойлгох хэрэгтэй юм байна. Би ганцаараа ингээд өөрийнхөө хүүхдэд юу нэгээл те одоо Million Dollar Baby сан нэгээл тэгэл ингээд явж болно л доо. Болно. Мм. Гэхдээ миний хувьд бол яг ингээд бусдтай хэлмээр байгаа байхгүй юу? Мм. Тэгээд би болохоор сувдагаа ингээд найдвартай хүн учраас те ингээд зүгээр нэг хүн оруулж ирсэн ингээ яриаггүй би өөрөө ингээд үйлчлүүлэгч нь болоо явж байгаа. Дээрэс нь ийм найдвартай хүн учраас би бол хүмүүсийг сувдаад маань хандаасаа тэгээд хамгийн гол нь өөрийнх нь хандлага нөгөө хүнд тус олчий доо гэсэн хандлага байгаад байгаа байхгүй. Тэрнээс ш за би энэ хүнээс нэг хитэн төгрөг салгачих юмсан. Тэгээ ямар ашиг олох вэ гэдэг ийм юу биш те. Тэр хандлагыг би ингээд анзаарсан учраас надад болвол ингээд ерөөсөө айгүй ихтгэлтэйгээр ингээд одоо сувдаагаасаа одоо үйлчлэгээ аваад гэх юм уу ингээд сайхан зөвлөгөө аваад ингээд хамтарч ажиллахад бол надад үнэхээр таатай байгаа даа. Мгм. Тэгээд Баярлалаа. баярлалаа. Тэгээд өнөөдөр одоо чамтайгаа ярилцж байгаа одоо гол зүйл одоо яагаад бид нар энэ санхүүгийн одоо тий мэдлэгтэй байх хэрэгтэй юм бэ гэдгийг би одоо саяхан нэг зүйлээс ойлгосон. Энэ нь юу гэхээр бид нар одоо хүн төрлөختөнд юм universal айдас гэж байдаг гинэ. Тэр За. universal айдсуудын нэг нь болохоор энэ хүн ингээд мөнгөгүй болох тий ингээд ямар нэгэн байдлаар ингээд мөнгө хөрөнгөө олж ядуурах гэдэг юм уу тий эсвэл өрөнд орох гэсэн тийм айдас байдаг гинэ. Тэгээд Мм. энэ айдас бол ингээд хүнд айгүй их одоо бүхэл хүмүүст гэж байгаа. Бүх хүмүүст энэ аплай хийж байгаа байхгүй. Ингээд дотор нэг юм үргэлж одоо хадгалагдчихэдэг нэг юм айдас Мм. мөнгөгүй болох үедээ, ажилгүй болчих үедээ тий Мгм. эсвэл бол нэг бизнес нь амжилтгүй болоод тий ингээд нэг дампуурах үедээ гэдэг юм айдас байдаг гинэ. Тэгэхээр өнөөдөр хоёулаа ярилцж байгаа зүйл бол ерөөсөө л энэ бүхэн дээрээ ингээд хамгаалалт хийж байгаа тий Яг үнэ. ирээдүг ингээд илүү найдвартай болгож байгаа гэх юм уу та тий илүү Тий. баталгаатай болгож байгаа болгож болдог талаар тий яг хав Америк бол яалтчгүй үнэхээр монголчуудаас хамаагүй ингээд хідэн алхамтай ингээд маш урд явж байгаа юм орон штэ манай Монгол орн чинь тий ингээд хөгжиж яваа тий юм орон developing country тэгтэл Америк бол аль хэдийн ингээд хөгжингөө өсөрчихсэн юм орн байгаа. Тэгэхээр энэ яалтчгүй энэ орноос бид нэр суралцах ёстой. Мгм. Тэгээд энд амьдарж байгаа хүмүүс нь энд байгаа боломжуудыг бас чатгаараа ашиглах хэрэгтэй Америкууд шиг өөрсдөг шиг нь Тий. мэдгүйгээсээ болоод бас хоцроод ингээд явах нь бас жоохон харамсалтай санагдаад байгаа байхгүй юу те. Тий, яг үнэ. Тэг айхгүй асуугаарай. Асууж ижил бид нар юмыг болвол гүйцэтгэн. Асуухгүй яваад байл хинч мэдэхгүй шүү дээ, тийм ээ.
Тийм, Тэгээд тийм. үнэхээр чиний бодлол хэлж байгаа бол яг үнэн 100%. Тэгээд манайхан бүгдээрээ биенийгаа дэмжээрэй. Би урлагийнхаа хүмүүсийг бүгдийг дэмждэг. Тэгээд дээрэс нь бас одоо санхүү тал дээрээ бүр ямар их одоо ийм санхүүгийн мэдээлэл тутмаг байгааг анзаараад Америкчууд бол өөрсдөө бас тутмаг байдаг. Тэгтэл нөгөө өөрсдөө яг тийм хүрээлэлд байгаа болохоор тодорхой хэмжээний мэдлэгтэй яваад байна. Юмнуудаа нь байршлуулсан яваад байна. Тэгтээ яг нөгөө нэг American системийнхаа бүр хамгийн тулталт нь тэрийг ашиглаж гинүү гэхэлэр бас ашиглахгүй байгаа хэрэг. Тэгэхээр бид нар одоо мэдсэн мэрэгжлийн хүмүүс байна. Мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл аваад яваад байгаарэ. Одоо би саяхан бас шинэхэн YouTube-ээ онгойлгосон байгаа. Тэгээ бизнес партнертайгаа тий манай Уянга Баатар гэдэг Denver Colorado-гийн ихч байгаа. Тэгээ бит хоёр US Монгол Finance 360 гэдэг YouTube нээсэн байгаа. Тэрнээр байнга монгол хэлээр одоо яг ингэ мэдээллүүдийг оруулах гэж байгаа. Одоо дараагийн одоо оруулах гэж байгаа сэдв нь бол яаж credit card-ны өрнөөс гарах вэ? Ямар боломжууд байна. Тэрийг бүр өстөнөр айгүй сайн задаргаатай бид хоёр хэлж өгөх гэж бэлдэж байгаа. Тэгээд явандаа чамаага бас YouTube дээр урьж бас юу зочноор ярьцлага авна шүү. Манайдаа урьж шүү, тийм ээ. Би бол баяртайгаар оролцсон аа. Гэхдээ санхүүгийн мэдлэг гэдэг ямар чухлыг би бол одоо өөрөө сахнаас одоо хэрэгжүүлээд гэх юм уу, ойлгоод гэх юм уу, эсвэл урд нь одоо их л миний ерөөс урд нь майндсет бол Монгол руугаа нэг өдөр буцна гэдэг юм төлөвлөгөөтэй ингээд явж исэн учраас бүх юм ингээд нэг сонин им Америкт им хоёрын хооронд юм байдаг гэсэн баггүй. Тэгсэн чинь яг тийм над чиг ийм хүмүүс байвал ийм хүмүүс байсан ч гэсэндээ энэ сангаа үүсгээд ирээдүйд юу ч боллоо Америкт үлдлээч Монголд явлаач энэ мөнгө авч болохоор те ийм сангаа үүсгээд явж явах хэрэгтэй юм байна. Ямар ч байсан гэсэн. Тэгээд тэр чинь ерөөсөө таны ирээдүйд чинь ямар нэгэн болоход одоо энэ засгийн газар янз янзаар л одоо өдөр хэрэг тусам янз янзын шийдвэрүүд те ингээд ийм тогтворгүй юм шийдвэрүүдийг гаргаж штэ тий. Тэгээд анзаараад байхад зөндөө олон монгол хүмүүс ч гэсэндээ ер нь их орон руугаа буцъя гэдэг юм шийдвэрүүд гаргаж байна. Гэтэ энэ шийдвэрийг гаргасан ч байсан гэсэн ямар нэгэн байдлаар бид нар санхүүгийн хувьд аюутай байх хэрэгтэй маа. Энэ айдас гэдэг нөгөө биелсэн шүү дээ. Universal айдас гэж юм байгаа. Тэгэхээр энэ айдсыг даван туулахын тулд бид нарт зайлшгүй юм юу хэрэгтэй юм нөгөө баталгаа гэх юм уу юу гэх юм те ирээдүйд тийм юм хэрэгтэй. Монгол хүмүүс бол айгүй их одоо сайн хийдэг зүйл бол хадгаламж хийдэг тийм үү. Хадгаламжийг бол хийгээд хийглээд сүүлийн үед бол хадгаламж чинь өөрөө ингээд гаргаж авахд бас татвар төлдөг болсон мөлөө шүү дээ Монголд. Америк шиг. Гэтэл Америк хүмүүс бол миний анзаарснаар хадгаламжийг их тийм тоодоггүй хүмүүс байгаа байхгүй юу? Хадгаламжийн оронд яаж мөнгөө илүү өсгөх вэ гэдгийг энэ хүмүүс мэдээд байгаа юм шиг. Миний хувьд тэгээд энэ хүмүүсийн хадгаламжийн ойлголт нь монгол хүмүүсийн банкнд хийж хадгалдаг хадгаламжаас арай өөр байгаад байгаа. Тэгэхээр монгол хүмүүсийн хувьд бол яг Америкт ирээд сурч байгаа хүмүүсийн хувьд нэг жоохон боловсрал мэдлэг хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Тийм. Тэгээд за одоо хоёлаа энэ талаар нэгэнт одоо тэ санхүү боловсролыг ярьчлаа. За дараагийн миний тантай ингээд ярилцмаар байгаа зүйл гэхээр юу гэхээр угаасаа одоо чи яаж ер нь одоо энэ өөрийгөө хайрлах тал дээр те жишээлбэл чиний хувьд одоо чи өөртөө одоо хөрөнгө оруулна те өөртөө цаг зарцуулна гэхийг юу гэж ойлгодгийг одоо чиний өдөр тутамдаа хийдэг дадал зуршлуудаасаа надад хуваалцаач гэвэл те манай үзэгчтэй хуваалцвал. Хөөрхөн штэ чи айгу гоё асуултууд асуу. Чи бэлдсэн үгүй юу? Энэ надаас юусэн хинч нэрээ ингэж асууж байгаагүй юм биш үү? Яа тэгвэл бид нар чинь нөгөө нэг урлагийнхан чи би нэг мэддэг. Тэгэл ерөнхийдөө ингэ мэддэг болохоор өдөр тутмын одоо бидний хийдэг яаж өөрийгөө бэлдэж ингэж хайрладаг гэдэг ерөөсөө асууж байгаа. Чи асуусан надад амар actually айгу гоё байна. Би share хийхэд үнэхээр дуртай байна. Бусдаа хуваалцаж те хэлж би өөрийгөө одоо яаж хайрладаг вэ гэхээр өөртөө цаг гаргадаг. Тэгээд нөгөө нэг календараас би бүх юмаа хийдэг. Одоо жишээ нь хоёулангийн өнөөдрийн би календартай хийсэн болохоор яг энэ цагийг би ингээд одоо блок хийсэн байгаа байхгүй юу?
Одоо яг энэ цагт л би одоо чамтай ингээд moment буюу энэ present time одоо чамтайгаа энэ цаг мөчийг л одоо өнгөрөөж ярьслахаа бүр ингээд чин сэтгэлээсээ өгнө гэсэн тийм байгаа. Тэгээд бас чамтай ингээд яриад би одоо амар аз жаргалтай байгаа байхгүй юу? Тэ? Тэгээд яг тэр болж байгаа бүх одоо мөчтөө би яаж одоо өөрийгөө одоо аз жаргалтай байлгах уу? Одоо нөгөө нэг positive буюу яаж одоо эерэг энерги байнга өөрийгөө ингээд цацаж эерэг энергитэй явах уу гэдэг дээр би айгүйх анхаардаг. Тэгээд хэрвээ нэг удаа одоо жишээ нь ингээд биений юм ирсэн ч юм уу ингээд би чинь жоохон бороотой ч юм уу ингээд би чинь жоохон ингээд ядарсан босоод унтсан мөртлөө ядарсан боссон үед олвол би айгүй тийм одоо hot bath буюу нөгөө байн дотор ороод ингээд өөрөө meditation буюу амьсгалын дасгал бас хийдэг. Тэгээ амьсгалын дасгал үнэхээр ажилдаг шүү. Хийж үзээрэй. Тэгээд хамгийн гол нь өөртөө цагаа гаргах хэрэгтэй. Тэгээд календар одоо бүцөөдөр болгон би одоо ингээд календараа ингээд одоо хардаг. Тэд өдөр юу их чинь яах чинь нэг чинь тэгээд ямар одоо activity нөхөртөөгөө ямар одоо юу дейтэнд явах гэж жишээ нь тий хасаа бицэнээр амардаг өдрөөрөө яг нөхрийнхөө амралтдаг өдрөөрөө яаж цагаа өнгөрөх үү юу ийх үү одоо жишээ нь бит хоёр одоо энэ хагас өдөр явж айгүй гоё том концерт үзэх гэж байгаа. Тэгээд ингэж цагаа яаж өөрийнхөө цагийг яаж зохицуулахыг сайн би хийдэг. Тийм болохоор би одоо ингээд хүн жишээ нь ингээд манай нэг наа зүгээр ингээд надтай уцаар ярих гал ингээд ярина штэ тий. Заримдаа тэрийг би ингээд авах болцсон. Яг л би тэр чинь миний нөгөө нэг календарт биш байгаа болохоор миний тэр өдрийн нөгөө нэг бүх хөтөлбөрийг устгах гээд байгаа байхгүй юу. Би нөгөө ямар ч нөгөө төлөвлөгөөгүй тэр хүнтэй баахан яриад утсан дээр хамаг цагаа өнгөрөх гэдэг штэ. Жишээ нь тэгэхээр өөрийнхөө цаг гэдэг амар үнэтэй юм. Мөнгнөөс илүү үнэтэй тийм биз дээ тий. Тэгэхээр цагийг хуримталж би календартаа ингээд манай би ээжтэй хүртэл хэлдэг. Ээжээ таанд одоо ингээд ямар нэг юм хэрэгтэй болвол та ингээд та над руу ингээд ярьж болно. Гэхдээ би завгүй үедээ яг уцаа авч чадахгүй шүү гэх. Тэгэхээр цагийг л би амар ингээд зохицуулж айгүй их явдаг. Тэр их чухал шүү. Тэгэл өнөөдөр ингээд юу өглөө босоод юу болох гэж байгаагаа мэдэхгүй ингээд босоод ингээд өнгөрөх юм болвол тэр хайрын цаг чи өөрөө үр бүтээлтэй өнгөрөөсөн үү те чи одоо өөртөө цагаа яг өнгөрөөсөн үү чи хий дэмий өнгөрөөсөн үү те зарим үед олвол яг одоо ямар ч төлөөгүй явж болно. Тэгэхээр нөгөө өөрөө дайет гэдэг шиг тэ өөрийн чинь одоо зөв хооллохоор ингээ гоё байна гэдэг шиг чи зөв өөрийнхөө календар цагийг ингээд бүр ингээ айгүй гоё одоо тийм юу гэдэг чинь монголоор одоо жишээ нь өөрийнхөө цагийг айгүй сайн зохицуулах хэрэгтэй. Тэрэн дээр л айгүй их анхаарч би явдаг да. Тэгээд айгүй их байнанд орж ингээд медитейшн хийх дуртай. Ус чинь ингээд өөрөө айгүй мундаг одоо энергийг ингээд хурдан өөрт чинь хийхэд тусалдаг. Тэгээд амьсгалын дасгал айгүй хийдэг. Тийм байна да. Тэгээд хүмүүс нөгөө нэг надтай ингээд appointment хийхдээ ингээд календараар хийцдэг болохоор тийм календарын линк байгаа. Тэгээ надтай хүмүүс appointment хийчихэд ингээд миний бүх цаг available цагнууд одоо боломжтой цагууд одоо байдаг. Тэгээд явдаг да. Вау. Харин тийм би одоо жишээлбэл календар хөтөлж одоо энэ юу schedule хийхийг ер нь бол сүүлийн 5 жил сурж байгаа байхгүй юу. Тэгээд юунаас сурж байгаа нөхрөөсөө сурж байгаа. Манай нөхөр ингээд бүх юм календар дээр ингээд schedule хийдэг. Ингээд тэгээд календард нь ингээ ямар нэгэн байдлаар ингээ ороогүй юм байх юм бол энэ календар дээр байхгүй штэ би мэдгүй гэх бүр ингээд байдаг байхгүй юу. Тэгээ би надад айгүй сонио санагдчихсан. Анхандаа бол манай монгол хүмүүс ч юм бол ерөн цаахан зөнгөөрөө их тайван гэдэг юм хийх дуртай байдаг штэ тий. Гэтэ яг үүндээ яг энэ
төлөвлөж юмаа те өөрийнхөө цагийг те маш үнэтэй гэдгийг ойлгож юмаа төлөвлөх нь ингээд маш их үр дүнтэй байдгийг би анзаарсан. Тэгээд энэ бол айгүй их юмыг цэгцэлтийн мэл те бодлыг хүртэл цэгцэлдэг. Тий. Аа Тэгээд өөрөө хэлж штэ тэ нөгөө юунда би нөхөртөөгөө хүртэлтэй ингээд ямар юу одоо энэ хагас бүтсэнд ямар юу цаг өнгөрөөх юм те энийгээ хүртэл ингээ хувирд оролцсон байдаг гэд. Тэгээд надад бол энэ үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэгээд угаасаа манай сувдаа маань үнэхээр гайхалтай юм мундаг эмэгтэй. Тэгээд юу энэ мундаг эмэгтэйг ингээ бүтээвэ гэсэн чи угаасаа Сахилга Батаар болвол бүр багаасаа энэ Сахилга Бат гэдэг зүйлийг сурсан байгаа. Тэгээд нэг юмны ингээд ард нь гарч сурсан те ингээд болохгүй байсан ч гэсэн ингээд зүтгэдэг тэр шалгалт өгөхөд би одоо 3 4 удаа унсан бол мэдхгүй сэтгэлээр унаад өгөх гэж байгаа гэсэн. Одоо энэ яагаад болохгүй юм гээд дахиад тавтгаа өгж ийн гэж штэ те. Ер нь бол амьдрал яг л юм л байдаг юм Сахилга Баттай хичээж байгаа хүнийг угаасаа амьдрал шагнадаг юм шиг санагдаад байгаа байхгүй надад. Тэгээд чамаасаа өнөөдөр суралцахад маш их одоо маш их баяртай тэгээд юм сэтгэл догдлуулсан байлаа. Тэгээд өнөөдрийн хоёулынхын ярилцлагын дунд одоо миний чамаас асуугаагүй зүйл байна уу? Манай үзэгчдтэй хуваалцмаар санагдаж байгаа одоо юм үг байвал За би бол одоо хүн одоо айгүй тийм энергийн хүн бид нар чинь одоо бит хоёрын хоорондоо ингээ харилцаж байгаа энерги одоо долгион тий тэгээд бас нөгөө нэг биенээгээ яаж хүндэтгэж одоо тий би чамаа хүндэтгэх юм бол чи буцаагаа намайг хүндлэн гэдэг тийм манай Монголын тийм юм байдаг штэ тэг хөгшчүүлээгээ бид нар хүндэлдэг тийм айгүй мундаг соёлтой хүмүүс штэ бид нар монголчууд маань тэгээ хамгийн гол нь өөрийнхөө энергийг л айгүй сайн хамгаалж тэ өөрийнхөө цагийг сайн хамгаалж тэгээд бусдаа хайр түгээж бусдаа сурсан юмаа одоо өгөөрэй гэх тэр болвол миний одоо зарчим миний одоо эрхэмлэж байгаа сүүлийн үед одоо надад бас нөгөө нэг result өгч байгаа гэдэг чинь тэ надад одоо айгүй тийм сайхан мэдрэмж өгдөг тэгээд нөгөө нэг сэтгэл хандаг одоо нэг хүнд туслаад одоо нэг хүнд ч гэсэн тэр одоо амь насны даатгал буюу одоо нэг хүнд ч гэсэн тэр тэтгэврийн сан буюу нэг хүнд ч гэсэн одоо санхүүгийн би ингээд цаг алдалгүй бий болгож байгаадаа би амар сэтгэл хангалуун байдаг. Тэгээд одоо жишээ нь би манай урлагийнхан гэж энэ сувдаа одоо яагаад ингээд санхүү хийгээд байгаа юм урлагийн үе мэдээд урлагийн багшлал таарна маарна те одоо энэ нугалтаа заавал таарна гэж бодож иж магадгүй. Тэгтээ мэдээж би нугалтандаа хайртай, урлагтай хайртай. Одоо миний жинхэнэ passion бол мэдээж нугаралт биш үү? Тэгээд яг хөө тэр passion маань одоохондоо төр зуртаа тий манай дүү маань үргэлжлүүлээ явж байгаа. Тэгээд гэхдээ энэ санхүүгийн маань салбарт би өшөө сайн одоо ингээд нөгөө нэг хэдий 5 жил хийсэн ч гэсэн би өшөө сайн хүмүүс туслах тийм нөгөө calling миний нэг тийм нэг дуудлага явагдаад байгаа байхгүй юу. Тэгээд би тэрийгэ тэгээд үнэхээр надад те нугарлтын буюу тэр урлагийн одоо салбартаа буцааж өгөх тийм төлөвлөгөө байгаа. Айгүй том зорилго надад байгаа. Тэгээд тэрийгэ биелүүлнэ. Тэгээд тэр үедээ үнэхээр байглаадаа хэлнэ. Хамгийн дөрөнд чамаагаа уурна. Тэр айгүй том зорилго байгаа надад. Тэгээд зорилгыг би гүйцээх гээд айгүйх яваад байдаг хүн тийм болохоор бусдаа өөртөө жоохон ч гэсэн зорилго 7 хоногийнхоо зорилго ч байна уу маргаашийнхаа зорилгыг байнга тавьж явж байгаарай. Би үнэхээр ажилтсан шүү, үнэхээр өгөөжтэй шүү тий. Тэгээд бүгдэнд нь хязгааргүй хайртай шүү. Бүх монголчуудаа даалангуяа. Бүр даалангуяа бол урлагийнхандаа хайртай шүү. Тэгээд хязгааргүй unconditional love хязгааргүй хайр бид нар хайраар биенийгаа дэмжиж хайраар тэтгэж явдаг хүмүүс. Тэгээд өөртөөхөө энерги буюу одоо өөртөөхөө тэр нөгөө эерэг энерги байн хөгжүүлж яваарай гэдгийг л би хэлмээр байна да. Тэгээд намайг урьж оруулж ингээд хүндэтгээд ярьцлага авсанд маш их баярлалаа байглаа да. Тэгээд чамд маш их амжилт хүсье. Энэ чи үнэхээр сайн юм хийж байгаа шүү. Бусаддаа үнэхээр чи урам зориг
өөрийнхөө туршлагаас чи хуваалцаж байгаа чинь үнэхээр бүчин сэтгэлийн би баярлагддаг шүү, бахархдаг шүү. Маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн те миний урилгыг хүлээн авч те өөрийнхөө үнэтэй цагийг ам, манай үзэгчдэд ингээд зориулаад тэгээд өөрийнхөө туршлага, мэдлэг тэгээд гайхалтай урам зориг өгсөн амьдралаа ярилцаад ингээд хуваалцсан чамдаа маш их баярлалаа. Тэгээд үзэгчдээ өнөөдрийн ярилцлагаас бид өөрийгөө хайрлахын нэг чухал хэсэг нь зөвхөн бие сэтгэлээ анхаарахаас гадна бас нөгөө ирээдүгээ төлөөлөх за тэгээд санхүүгийн одоо мэдлэг биднэрт маш их хэрэгтэй байд юм байна. Тэгээд таны гэр бүлээ хамгаалах бас нэгэн зүйл бол одоо ирээдүйн санхүүтэй одоо ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулалт хийх гэдгийг ойлголоо сувтаагасаа. Тэгээд эрхэм үзэгчид та бүхэн минь өнөөдрөөс эхлэн ирээдүйнхээ төлөө жижигчгсэн алхам хийгэрэй гэж би уриалж байна. Тэгээд хэрвээ танд бит хоёрын яриа таалагдсан бол лайк дарж бас сувга дагаж найс нөхдөдтэйгээ хуваалцаарай. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж, мөрөөдлийнхөө төлөө алхасаар байгаарай. Түр баяртай. За баяр та.